Сайн байцгаана үзэгчдээ та бүхэнд орой мэндийг хүргэж байна. Футбол ток нэвтрүүлгийн маань энэ өдрийн 29 дахь дугаар үзэгч та бүгд хүрэхэд бэлэн болоод байна. За өнөөдөр бид өнгөрсөн 7 хоногийн аваргуудын лиг болоод за Английн Премьер лиг, Европын бусад лигүүдийн тоглолтуудын талаар ярилцахаар цуглалаа. Бүгд орой мэндийг хүргье. Орой мэнд. За аваргуудын лигийн плей-офф шинэ шатны хариу тоглолтууд өнгөрсөн 7 хоногт болсон. За мэдээж Европа лиг боллоо, конференц лиг боллоо, тэрний араас баасан гарагт суглаа боллоо. Энэ талаар хэдүүл ихний хэсэгтээ багтаад ярина. За шууд эхлэе. Интер Бодо Глимт Жузеппе Меаццад Норвегийн баг ирсэн. Сүртгэн өгсөн сүртэхгүй шүү. 3-1 тий? 3-1. Яг тэгэл эхнээс нь нэлээд олон боломж өгнө гаргасан ч. Ер нь бол мэдсэн биз дээ. Ер нь хамгийн хүнд унтсан байсан нь Интер үстэй тий? Тэг яг Галатсарай Ювентус тэр энэс хүнд нөхөн нь. Тий 5-2. Ювентус нь дунд Интер ч нэг дунд зэргийн тий? Тий. Өмнө эргэж ирч болов уу харж ирсэн чинь. Өөрөөсөө боломжуудаа ашиглаа л дээ. За тэгээд эхний үед гол хийж чадаагүй. За тэгсэн чинь энд нэг багтсан. Аканжи. Тий? Тэр нь тэгээ цаана Энэ Аканжи ихтэй харил ийм дамжуулт өгнө гэж бас байна. Одоо ингэж гол алтахаар тэгээд нөгөө гоё юусэн багийн сэтгэл зүйч. тэгээд энэ харахгүй Шахуулаад Аканжи ийм л техникгүй хүн байсан байгаа байхгүй. Тэрийг гол нь мэдсэн байна те. Энэ Аканжи гоо алдаага сайруулж тий. Шанс. 3 тоглогч өөрхөө явж байгаа. Димарко. Тэгээд хичнээн цохилт ер нь хаалганы дээгүүр юм ба. Димарко Яг энийг шүн үзсэн л дээ. Тэгэл ингээл урлан тоглолтоор ороод ирэхий цохихын тэгэл хаалганы дээгүүр. Интер 30 зохилт хийсэн байсан шүү дээ. энэ мөн өстой яг бүр гоё ирчээрээ нэг тий? Хүн нэг ингээд нэг болгон л ийм тохиолдож байсан баг тий? Нэг гоё үе байдаг тий? Яг бөмбөг яг урд гоё гарч ирэл тий? Тэмүүлэнд бол зөндөө тохиолдсон. Тэмүүлэн тийм азтай юм. Тэмүүлэн чинь довтлогч үү дээ. Хацтай юу. Сайн ч ялчгүй урцсан байсан тий. Бастоны Нэг бас хийхгүй байна тий? Аа? Ог ихнийх нь хийгсэн. Тий, ихнийх. Сүүлийнх бол өөр хямтан. Шадлаараа л явууллаа. За ингээд 2-1 харьцаатай Бодо Глимт. Жузеппе Меаццад Дахиад ялчаад тий? 5-2 харьцаатайгаар дараагийн шүгээ 16 руу шалгарч. Өнгөрсөн жил аврагын лигт аврагын төлөө үлдчихсэн баг Финалист. маань шүгээ 16 руу ч орж чадсангүй. Тэглээ. Италийн бараг баггүй болох шахлаа. Шүгээр 16. Тий. Юун дээр нөгөө энэ Аталанта Ювентусийн 3 чинь гурлаа хөдөлцөөд хожигдчихоогүй дөрөв. Тэгээ хэдүүлээ ярьжсэн шүү дээ. Баг үлдэхгүй байх магадлал бай шүү Италичудаа гэдэг. Тэгээ юун дээр энэ тоглолтын дээр ингээд Бодо Глимт хожоод шүгээ 16-оор орж ирж байгаа. Ер нь бид нар бас нэг Европт ирээдүйд гайгүй үзэн шүү гэдгийг нөгөө конференцэд тэрний уржил Ромаг 6-1-ээр хожиж харуулж илаа. Өнгөрсөн жил Европа лигт хагас гişэд үлдэж харуулж илаа. Тоттенхэмтэй нодлон үзлөө. Тий. Тоттенхэмийг эхлээд лигийн шатнд нэг тоглолоо тий. Тэгээд ямар ч хагас гişэд бол Тоттенхэм харин ёстой нэг зангараг харуулж хожоод финал руу гарсан. харуулахгүй яах вэ чи. Яагаад байгаа юм чинь. Өгчихгүй юу? Өгөхгүй юу? Илдээс. Тэгээд юу саяны тоглолт ер нь аврагын лигийн түүхэнд баг хамгийн том апсет л гэж би бодоод байгаа шүү дээ. Өнгөрсөн үлрэлийнх нь Бодо финалист. анх удаа аврагын лигт орж Цаг байгаа. үеийн түүхэнд ч гэж ярих бах. Анх удаа орж байгаа тий? Яг удаа орж байгаа. Яг өмнөх жилүүдэд нэг өөрчлөсөн шатнд л дандаа тоглоод хасагдчихад байсан. Тэгээл нөгөө Европа лиг юм уу конференц лиг тий. Яг анх удаа орж байгаа. За нөгөө баг нь бол угаасаа аврагын лигийн одоо 3 төрүүлсэн багийг чинь одоо юу гэх юм? Одоо баг даян аварга үстэй тий. Одоо бөхөр бол даян аварга. Даян аварга баг. Тэнгүүд нөгөөх нь анх удаа орж байгаа. За тэгээд дээрэс нь ямар нэгэн оноо тэнцээд талбайн гоолын дүрм мөрмээр гараагүй. Бүр хоёуланд нь Бүр илүү гараад. Хоёуланд нь ажиж. Нийт дүн 5-2 гинэ тий. Тэгээ тэр тоглолтуудынхаа өмнө Ситиг очиж байгаа. Атлетико Мадридыг очиж байгаа. За ер нь бол чанартай өгөөдийг хоцсон. юу юм бэ? Илдээсээ хилдгээр Илдээс баяр. түүхэнд юм байна тий. Байхгүй хаа. Тэгээ нөгөө даян аварга хүн ингэж хэдүүлээ өмнөх дугаар дээр нэг ярьж илүү Европын одоо топ 5 лигийн багийг ингээд 3 дараалаад очсон байсан. Одоо Аяксаас хойш анхны баг гээд.
Тэгээ тэр нь одоо ингээд өв болчихлоо. Тий. Тэгээд энэ чинь юу гэсэн үг шүү дээ одоо 6 тойргийн дараа энэ багч нь 32 тавьчихсан баггүй юу? 36 багаас. Тэгэнгүүтээ City Atletico 2-ыг хожоод арай гэж орж ирэнгүүтээ Интерийг аваач. Одоо тэр 8 учраан дотор хамгийн хүнд хоёрыг очсон гэсэн үг шүү дээ. Тэр нь бол тий. Тэр чинь Ajax авраг авсан жилдээ тэгж яйдсан байлээ шүү дээ. Тий 71-с 72. 71-72-нд. Тий. Тэгээд дөрөв дарааллаад ингээ очсон. Норвегийн багууд дотроос 92 онд нэг аврагуудын лиг нэрээ солиод өөрчлөгдсөнөөс хойш хасагдагч руу буюу одоо хуучин чинь шүгэ 16 гэж гардаг байсан шүү дээ. Одоо эн чинь саяных бас хасагдах шаталтай. Тэгтээ хуучныгаа бодох юм харьцуулж бодвол шүгэ 16-аар анх удаа гарч байгаа Норвегийн баг 92 оноос хойш. Сүүлд ингэж Италийн багийг Норвегийн баг мулталсан тохиолдол өөрөөсөө Бодо Глимт байдаг. 10 биш ээ өнгөрсөн үеэр юм байна. 24-с 25 онд Лациог Европа лигт очсон юм байна. Шүгийн 8-нд хожоод шалгарч ирсэн. Ингээд өөрөөсөө Норвегийн хөлбөмбөгийн ингээд түүхийг так гэд төвцөн болгон дээр шинээр бичээд гарч ирж байгаа. Ийм гоё баг байна. Тэгээ нэг манай Цэнгэл бидний чатан дээр шеэрлсэн байсан. Нөгөө Бодо Глимтийн багийн тоглогч нар дунд сэтгэл зүйчийг ажиллуулж байгаа гэдэг юг. Тэр нь болохоор нөгөө онгоцны нисгчээд үү? нисгэгч, Сөнөөгч онгоцны. сөнөөгч онгоцны нисгэгч. Тэгээ нөгөө ерөөсөө цэрэг хүний сэтгэл зүгээр тэгээ бас нөгөө одоо юу гэдэг юм мотивацаарч гэдэг юм уу бас сэтгэл заслаар Бодо Глимтийн бүх тоглогч нарыг одоо удирдах байгаа бүгдэнд нь одоо сэтгэл зүйн одоо зөвлөгөөнүүдийг өөр зөвлөгөө өгч байгаа гэсэн үг шүү дээ. тий Одоо жишээ нь тэр баг дотор нэг тийм үгэлдэг нэг хүн байгаа шүү дээ. байгаа. Бусдынхаа голдог нэг хүн байгаа. Тийм үстэй. Одоо дутуу байгаа даа бэлтгэлээ, чагруу мангуул инээ тэр гэдэг. Тэр дунд ингээл алдаа гаргасан нэг лүгээ шууд ууралдаг хүн байж байгаа. Дуугаа хүн бай. Тийм чимээг өөрийнхөө хийх ёстой юм хийгээ явдаг хүн байж байгаа. Хажуунаас нь хүн юм хилээд ангууд хийдэг юм хийж чадхаа байждаг. Харин урам зориг өгөөд бусд нь дэмжих юм бол бүр амар гялцдаг хүмүүс байгаа. Ингээд айгүй олон хүн байгаа шүү. Тэнгүүд бүгдэнд нь өөр зөвлөгөө өгч юм тий. Жишээ нь багийн ахлагчид хүртэл чи энийг битгий загнаа гэж байгаа шүү. Загнахгүй. Тий. Энэ загнахгүй бол энэ наач аална. Гэдээс тийм байгаа шүү. Тэнгүүд энэ загнахгүй байгаад энэ өөрийнхөө тоглож моголж яах гэхээр чинь тэр сэтгэл зүйш амар байна гэсэн. Тэгээд бас ингээ Бодо Глимтийн тоглолтыг үзэхээр ямар ч тийм илүүдэд юм хийхгүй. Яг ийм стандарт үл юм. Дамжуултууд нь яг л дамжуултаа өгөх ёстой үедээ өгвөл илүү ингээл нэг одоо жишээ нь би энэ тоо харж л тоглолтын турш 185 дамжуулт өгсөн байгаа. Оновчтой дамжуулт 185 цөөхөн 2 гол. Оновчтой. Угаасаа олон дамжуулж чадахгүй. Чадвар нь дутна. Тийм, дутна. Тэнгүүд яг хийх ёстой юм аа хийгээл дуусчих жаа. Тий. Сэтгэл зүйн үед нь ер нь би харж байгаа гүйцэтгэл харагдаад байна л та. 7 зөхиод 2 гол болж байгаа байхгүй. Тий. Саяны тоглолтод. Тэгэхээр Интер 30 зөхиод 1 гол орууллаа шүү дээ. Энэ сэтгэл зүй бол яг л тэм дээр л илэрч. Тэр чинь одоо Аканжи бол тэгэл одоо бараг 10 өрөөнд ороод тэр дунд бараг Аканжи ингээ карьераа бараг нүд үзүүрлэгтэй байлгүй. Тий. Хэцүү. За тэр хаалганы өмнө оруулах хэвээр бөмбөгийг бали явуулаад тий Шанс ихсэн хүмүүс. За тэгэл алдаа гаргасан бүх хүмүүс Интер бол бус багийн адилаар ороод хэрүүлэн болж байгаа байхгүй. Бив нэгэ загнаж байгаа тий дарамтлж байгаа. Нөгөө алдаа гаргасан, дутуу дамжуулсан, өгч өстой мөгч чадаагүй хүмүүс нь бүгд за одоо над руу бүгд дайрандаа гэдэг нэг юм айцтай ингээд. Тэгэхээр чин нөгөө баг нь шал өөр байна тий. За ингээд Бодо Глимт Норвегийн баг дараагийн шин шалгарсан хэдүүлээ хэсэгхэн хугацааны дараа юугаа за дараагийн шатнуудын талаар ярилцуулна. Тоглолтууд өргөжлүүлээд яриа. Аталанта Дортмундыг хүлээн авсан. Хоёр тгийн харьцаатай эхний тоглолтод Дортмунд хожигдсан байсан. Нилээн өндөр За энэ дээр өстө Дортмунд өстө нэг жиг шалгалтанд ороход нэг хүн догдолдог доо. Нэг ингээд бэмбэлцдэг шүү дээ. Бэмбгэрэн гэдэг нэг эртээд нэг манай бэлгүүдээ нэг бэмгэнцэн байсан шүү дээ. Яг тэр шиг Дортмунд тэр чиглэлээр тэгж гарч ирсэн. санагцсан. Иртий чадсан Аталанта. Үгүй энэ ерөөсө Дортмундынхны өөрснийх нь бэмгэнэлтээс болж орсон. Тэр замднаас хэн байсан бэ? Инсабайн байсан уу? Дутуу урччихлаа. Гэхдээ харин тэр чинь бэмгэнэлт шүү. Бэмгэн сүүл дутуу. Хооцоо алтчуул гэж харсан би бол яг хуу. Запакос Тэг. Энэ дандаа бэмгэнэлт. Шин Запакоста чи юу нэг зөгтөг лөө. Цохилгүй байх. Угаас сайн зөгтэй. Цохилтын техник бас сайтай. Гэтэ нэх тэгж бас олон зөгтөх юм. дундуур нь бас хүрчихэж байгаа тийм. Ингээд 2-2 бол. Нэг нүд нь бол энэ Запакоста гэхдээ энэ Винбекийн байрлал их зохих юм тийм. Ер нь өөрөө тэнд л тоглолт ш.
Яг хойно хамгаалахаар бас чаддгүй. Тийм дөрвийн Урагшаа 4-3-3 дээр баруун дээр урагшлуулсаар бас чаддгүй. Тий. Юусе яг тэр дунд байх юм. 3-4-3-ын баруун талд тий. Эсвэл 3-5. Санд Эдими. ер нь баг цаг сунгах юм байлгаж утсан шүү дээ. Чин 75 дээр хийчих. Энэ хавьд ерөөсөө Дортмунд буцаад нэг биеийн тавирсан шүү дээ. Бид нар ер нь яаж эхлүүлчих вэ гэдэг тий. Тоглолтыг ерөөсөө айгүй айлттай. Эдгээр яг Чи энэ хаалгач. барина гэсэн нэг тийм айцтай эхлүүлсэн. Энэ бол ер нь Коплын талтай л та. Энэ Яа. Энийг яг арай урдаас харуулсан бол хаалгач алдаад тэгээд эн чинь байрлал шал өөр явж байгаа шүү дээ. Дортмунд ч хардаа. Тэгэл тэрийгэ засахалж авсан. Гэтэ энэ хин бол их таагаад тавсан. Бенсибайн. ер нь Дортмунд нэг тийм наашаа эрэхтэй нэг тийм сэтгэл зүйн яана гэдэг юм байдалтай л орцсон. Нэг талбайд гарч ирээл нэг тийм яана гэл нөгөөдүүл нь яасын стадион тэр чигээрээ ойрлож чашграал одоо ерөөсөө те барин гээл тэгсэн үү тэгжээтэл тэгэл эхний довтлогоо болсон чинь Дортмундынхаа өөрснөө бөмбөрөөсөө зөрөөл тэгэл стадион орлоо тэгэл Дортмунд паник болчихсон. Скамака суудсан байсан юм тий. Бүтэн паник те Сайн цогцолтой шүү. сайн. Энд чинь амар сэтгэл зүй дарамт төстэй ингээд. Эрдэнийх 8 дээр. Хожууд оруулал шалгарчих гад идэг. Алдуул цаг сунгаж шүү дээ. Алдуул цаг сунгах гэдэг. Яг энэ нөхцөлд бол нөгөө нэг нөхцөл байдал байр суурь алдснараа Дортмундынхан өөрснөө бүр ингээд шуугдсан. Харин ч бүр тайвширсан байсан юм шиг Атлантаг яах. Яг пенальти үед бол Гэтэ Самаржич бол техник сайтлаа л да. Удинесэд байсан нөхөр шүү дээ. Тэгээд яг шгшээдээ нэг дуудагдаад байдаггүй болохоос биш. Уул нь бол ирээдүйд Момент иргэдэг шүү дээ. Яг иргэдсэн биз дээ. сэртэй. Эхний аргастай яг хэрэгцсэн. Ерөөс эхлээд тэгээд тэр Адимигийн гоолны хавьд нэг буцаад нэг тийм тайвширж байсан л. Гэхдээ Дортмунд ер нь нэг жоох үр дүнгээ хамгаалах маягтай л тоглож шиг боллоо. Тэр Бид нар хоёр зүгээр илүү байгаа шүү. Тэгэл оюун санаагаа бэлдээд ороод ирсэн бол Атланта яаж чадахгүй байсан. Тэгээд Дортмунд ерөөсөө өөрснөө л эхлээл алдчихгоот чинь нэг үтчихэж байгаа юм л та. 5 минутанд алдсан. Ядаж шиний үеийн үед алдахгүй л гэсэн зорилго байсан баг л та. Скамака хитрхи хичээсэн тий. Скамака Европын тэмцээнд 17 удаа гараанд нэрлэгдээд 10-т нь гол хийсэн. Буюу ер нь гараанд гарах юм бол Скамака гол уртгүүлээд байгаа юм байна. Гэхдээ нэг Европын тоглолтод ч цөөхөн л нэг хэсэг West Ham-ээс. Яг энэ тоглолт нөгөө Челси юу хоёрын Наполи хоёрын тоглолтыг Наполи талбайдаа 3-1-ээр хожигдсан хэлжээс 12 онд Тэр хариу тоглолтод цаг сууддаг уу? тий тэр яг ерөөсөө Стэнфордод яг ингээл орж ирэхдээ нэг гладиаторуудын тулаан шиг ингээл орилдоол хүмүүс ягаал тэгэл Наполигийн бүр ингэсэн байхгүй. Тэгээд тэр тоглолт ерөөсөө яг тэг дуусчих байхгүй. Юм тэгдэг айгүй юу. Тэгээд ийм тоглолт айгүйх болно гэрнэ. Энэ нөгөө нэг том багууд бол хизээш ийм чичрээд ордгоо байхгүй. Тамирчтанч тэр ерөөсөө юм үтцсэн тий. Дортмунд ч том ихтэй орохгүй. Орохгүй нарийн. Одоо төрүүлснээс хойш баг 30 жил болох гэж байна тий. Аврагуудын лиг төрүүлсэн баг шүү дээ. 29 жил болж байгаа юм шүү тий. Тэрнээс ч хойш хит финал доо. 2 уу? Тий. Тэнгүүд одоогийн энэ баг энэ тамирчид бүрэлдэхүүн өөрөө одоо яг Марко Ройс мос шиг багийнхныгаа зүгээр 50 бай гэх хүн байхгүй л байна л да энэ багт. Тийм учраас илүү тоглосон хэрнээсээ энд ирээд Уг нь тех үүрэг нь хинд байгаа юм шүү. Багийн ахлагч Эмрэ Жан байгаа юм шүү. харин Эмрэ Жан Шинээр Эмрэ Жан ч нүдэрлэн дууссан гэж шүү дээ. Харин сая энэ дээр бол гэмтэл гарчих шиг болсон. Энэ хэллээс болоод уу? Исэл гэсэн. Тийм. Тэгээ нөгөө юунд дэлхийн авармаатай болчихлоо. Энэ дээр юу яасан? Италийн баг 2-1 харьцаатай хожигдоод 2 голын зөрүүтэй хожигдоод хариу тоглолтын дээр барьж дараагийн шат руу шалгарсан түүх бол 18-аас 19 онд Ювентус Атлетиког барьж хоцсон. 17-аас 18 онд Рома нөгөө Барселонаг 4-1-ээс барьж 3-1 болгоод дараагийн шатнд шалгарсан түүх Италийн хувьд. Германы баг 2 голын тэргүүлээ хадгалгүйгээр хасагдсан тохиолдол бол 15-аас 16 оны шүгээн 8 Wolfsburg Real Madrid-ийг гэхлээ 2-1 очиж байгаа. Хариу дээр хэтрик. Хариу дээр хэтрик хий. ер нь гэхдээ зөндөө байдаг юм бодсон чи яг ийм тоглолт тий. 2-1 бол бас гайг байгаа гэдэг шүү. Контрол гайгүй. Контролоо алдчихгууд нөгөө талбай зэрэгчдэг тий. Тэгэл дуустдаг тоглолтоо зөндөө байна. Одоо Ливерпул Барселонагийн байна шүү дээ. Алдартай. Тэр мэр тий. Тэгээ нөгөө Paris Saint-Germain Барселона Барсад очдог мочдаг тий. Тэр ихний гол алдаал тэгэл орилчихж байгаа шүү. Тэгэл нөгөө талбай дээр байгаа тамирчид шуугчж байгаа шүү. Яана гэдэг байцтай. За өнөөдөр чинь жоохон Италиар
Италиар ерөөсө 3 тоглолт 3 Италийн тоглолт. Угсаа тоглолтууд нь ч гэсэн сонирхолтой болсон л доо. Галатасарай ихний тоглолт 5-2. 5-2 тий. Энэ бол жоохон хол тий. Бол хол биш шүү дээ. Энийг бол өстой хэцүү. Хэдүүл ер нь баг худлаа авахт л Тий. ярьжсэн шүү дээ. Тэгсэн чинь харин өстой сансныг утгад сайн үтсэн. Локателли. Энэ Локателлигээс өөр пенальт зогсох байхгүй болсон. Мэдхгүй байна. Локателли Манай нөгөө хашир Влахович яасан. Бэрхтэлтэй гоо юм. Жонатан Давид зогт юм уу? Цогтөг шүү дээ. Багтаа цогтөг байсан. Хин Хин энэ дээр энэ одоо харин санаатай бол биш үстэй ер нь. энэ одоо харин би бодохдоо энэ Яг болгоомж өнгөрөө харцсан дээшээ харцсан байван доороо хаана бууж байгаагаа мэдхүү. чи нилээ маргаж гарсан л та мэн өөрөө тэгэж авсан. Кэлээ. Гэхдээ харин маргахан зөвлөдөө хинч маргана шүү дээ. Тий угаасаа санаатай бол биш л дээ. Гэхдээ яг хуу Тэгэд доор нь хөлөө тавьсан үний буруу сагсан дээр бол тэгдэв. Тэг сагсан дээр бол доогор нь хөлөө тавьсан үний буруу гэдэг. яг хуу нөгөө тамирчнаа нөгөө ноцтой гимтээж болохоор юу вэ гэж л улаагцсан л та. Хоншортой байсан гэхдээ Ювентус л үнэхээр. Хоншорт үнэхээр хоншорт. Хүн дутуу байж Энэ 11-лээ байсан бол хожицсон. Хожихоор юм бэ. тийм гоё байсан. Маккений. Би яг ингээд Winston McKennie нэрээ үнэхээр өрхий туршлага суучжээ тий. Тэр энэ яруу хүн дандаа харин ингээд энийг Спалеттиг ирснээс хойш Маккени бол байнгын гоолтой байна. Тэгээд баг гол нь 10 хүрч юм яаж. Одоо энэ 100 Америкийн дэлхийн аварга дээр Америкийн шгшээдээ McKennie бас амар нөмөр нөөлөг болох нэ. нэмэлт цаг дээр ялчгүй суусан хууч авсан. Суусан. Чин хэд дээр 2 дугаар хагас эхлээл 48 дээр улаан авчиж байгаа шүү дээ. Тэрнээс хоошоо ингээд бүтэн аруулаад тоглохор чинь. За энд За тэгээд энэ минь ч яах вэ тэгэл юу. Сүүлийн тэгсэн. Саяны тэр Осименийг олж шийдчихлээ юм л да. Тий. Яа тэнцэн энэ чигээр яваа пенальт цохиул харин Эвгүй байсан шүү. Ювентус. нөө нэхэж ирсэн баг нь Тий. сэтгэл зүйн өндөртэй Талбай байдаг талтай тий. За тэгтээ Галатасарай одоо ямар муу тоглоод яасан биш. Тий. Бүрэлдэхүүн ч гэсэн Сайн гоё байгаа байлаа. шүү дээ Галатасарай. Тий, сайн байла. Эхний тоглолт ер нь Ювентус яагаад тэгж хожигд бас л улаа утас тий. бас улаан шүү дээ. Бас улаа. Улаан. Тий. Энд чи хин нь бол авчлаа. Сая бол гэлээ авчиж байгаа. Калуулуу үлээ. Үгүй Танаас нөгөө шин юуны аргуудын лиг, Европын тэмцээн, тэгээд нөгөө нэг лигүүдийн Премьер лиг одоо Испани Ла Лиг энтрийн шүүлтийн юу арай л бас өөр байгаа юм шиг санагдаж байна. Өөр. Арай л өөр байгаа. Шал өөр. Тийм. Хэрэгжилт нь. Хэрэгжилт. Яг дөрөн бол нэг л байгаа л да. Тэнгүүт Хэрэгжилт нь арай л өөр байгаа. шүгэл үлээхэн ч зарим одоо үлээдгүй юм дээр бид хэд үзтаацаад Англи Премьер лиг дээр ерөөсөө үлээдгүй юм дээр жаахан контакт өгвөл ингээ баг ард нь ингээ цилиндэрлөө н ороод бэнд нь хүрэхгүй ингэж яхад хүртэл үлээч гэх юм тийм. Одоо MLS хүртэл шал өөр шүүлттэй шүү дээ. Яг нарийн MLS, La Liga, Serie A энэ бол бүгд шал өөр шүүлээ шүү дээ. Одоо сая нөгөө PSN тэрний өмнө нөгөө SPS гэдэг ингээ La Liga, Bundesliga юу Премьер лиг, Serie A бүгд гардаг шүү. Тэгэл яг ингээл тайлбарууд дээр ингээл хэдүүлээ ээлжлээд байгаа шүү. Тэгэхээр л ингээд Яг л анзаар. яг л анзаардаг ингээд нэг Премьер лигийн тоглолт руу 1 7 хоног орчвол дараа 7 хоногт нь Serie A руу ороод гараад ирэнгүүт ингээл шүүлт мүүлт. Тоглолтын темпч өөр байгаа юм л та. Гэхдээ шүүлт нь ч бас нэг тийм. Саяны одоо жишээ нэг хөл дээр нь буулаа ш тий. Үсрээд тэрийг дөрмөнд яг л заад бүр яг ингэж тоочны бичижил хэрвээ бууж байгаа тоглогч одоо дээшээ хартсан одоо тухайн нэг хаана бууж байгаагаа хараагүй айвал майвал энэ тэр бүр нарийн л бичихгүй л бол хэрвээ энэ шүүгчийн үзмжээр л явах юм бол дараагийн шүүгч нөгөө талд руу шүүн. Тэрний дараагийн шүүгч энэ тал руу шүүн. Ингээл явна. Тэгээ хин нэг нь хохирол яваад байна. Бүр наривчлан бичихгүй л бол. Яг ийм тохиолдолд тэдэн сантиметрийн радиуст ийм байгаад те эсрэг тоглогч нь тэр доогуур яг тийм нөхцөл тэдэн одоо сантиметрт одоо наач бол яг юу л хийх юм байгаагүй бэ? бол Яг улаан дээр бол нэг за нэг мэрэгжлийн хэллэгүүд юм би бас мартчихад байна. Одоо violent conduct гэдэг одоо юу гэдэг спортын бус авир те. За тэр бол мэдээж Балмад доо. нөгөөх нь одоо accessible юу вэ? За манай шүүгч нар л яг нарийн хэлэх бах. Одоо болгоомжгүй, хит болгоомжгүй ч гэдэг юм нөгөө тамирчснаа одоо гимтэж болох үс гэдэг нь одоо саях болчвол гэж би хараад байна. би бол саяных бол бүр тэр хоёр дахь чиний хэлсэн хоёр дахьд ч орохгүй зүйл байгаа даа гэж би хараад байгаа. Саяхыг уу? Санамсаргууд ч орохгүй. Яг тэрэн дээр бол санаатай санаанд үн хамаагүй юм шиг байна. Тий. Санамсаргүй алдаанд ч орохгүй зүйл гэж би бол харах гээд байгаа. Яг хүмүүс үзэж байгаа үзэгчд бол өөр харах бах. Миний бодлоор бол саяных бол санамсаргүй ч алдаа биш. Энэ хүн бүр алдаа хийж байгаагаа ч мэдээгүй. Өсөрсөн хүн буужил таараа. Яг тэр алдаа гаргасанд бол санаатай санамсаргүй нь хамаагүй л дээ.
Харин тийм болчиход байна л та. Гүг жишээ нь одоо ингээ санамсруу алдаа гэдэг чинь нэг өөр байдаг шүү дээ. Гимтэй гэж бодоогүй. Бөмбөг рүү явж ийсэн ч гэдэг юм уу тий. Тэгээ унгаалаа. Энэ хүн чинь ерөөсөө бүр хаамаг зүгээр л газар буух гэж байсан юм байна. Тийм. Гэхдээ тийм. Тэнгүүд яг нөгөө тамирчныхаа ахийл дээр энэ улаараа таагчих жоох байхгүй. Тий. Тийм. Тэр нь санамсаргүйч гэсэн яалтч. Төлөгчийн хувьд бол азгүй. Гэхдээ дөрмөнд бол яалтчгүй л. Тий. Тэгэхээр энэ дээр баг дахиад бүр наривчилж бичихгүй л бол дараагийн шүүгч нөгөө хүнд нь алдаагүй гаргachвал яг уу. Хүний доогоор хөлөө хийлээгээд хүний гимтээж болохоор байлаа. Саях тэгэл вааргүй байсан бол тэгэл анзаарахгүй л тий. Харин тий. Тэгэхээр энэ бас наривчлах шаардлагатай л. Одоо сая тэрний өнний өмнө үздэг нөгөө Бенсебайныгийн алдаа биш хөлөө ингэдэг яах газчдаг гэж байгаа тийм. Тэр бол ялч байхгүй. Нөгөө бөмбөг рүү хөлөө явуулж байгаа нь зөв. Гэхдээ хүний толгоонд өрчиж ш. Энэ бол нөгөө санамсаргүй алдаа буюу хөл одоо тодорхой байх төвшнгөөс дээшээ гарсан гэдэг рүүгээ орчиж байгаа. Саяных бол тий. Харж байгаа ш. Ард нь хүн мөрөх гэж байгаа харж байгаа ш. Гэхдээ наагур нь толгоонд нарийн хөрөхгүйгээр бөмбөнд хүрчийл гэж л бодсон байж тээ. Гэхдээ толгоонд хүрчиж байгаа. Энэ бол санамсаргүй алдаанд орно. Торгуулийн цогцолтой өнгөтлөө шар өглөө тэрэн дээр. Тий. Тэгээ угаасаа шартай байсан. Энэ бол орно. Тэгээ хоёр дахь шар болоод. Энэ бол ялчгүй алдаа. Тэгээ хүн бодохдоо чиний толгоонд хөрөхгүйгээр бөмбөнд хүрчийл гэж л бодсон байхгүй юу? Тий? Саяны хоёр улаан болчихж байгаа. Аль аль нь ер нь санаанд Тэр улаан ярьсных тэр юуны Паласын улаан хэр санагдсан. Палсын Улаан удас өнгөтлөө торгуулийн цогцолтой өчтдөг. Яг тэр нэг тэр талаар ярих юм ер нь Премьер лиг рүү орж байгаад яриад За байна. тэгээд. Тэн дээр бас угаасаа улаан байгаа юм чинь. За. За юу яа. Плей-оффын тоглолтуудын бусад тоглолтуудын үр дүнг хараад хэвлээ. Плей-оффоос ямар баг шалгарсан. Харъя. За Атлетико Александр Сөрлөтийн тоглолт болох шиг болсон. Их сайн тоглосон байна лээ. За Ливерпулс нараа үр дүнгээ бол Часитл хамгаалаад гараад ирлээ. Бодо Глемт гэсэн Ньюкасл Карабах. За энэ ч ёстой нэг божигнаантай тоглолт болоод 3-2-оор. нөгөө Гордон ч сэлгэнээс тогссон шүү дээ. Гордоныг суулгасан шүү дээ тий. Тэр нь зөвхөн Гордон бүр Шинэ Волтимадыг баг 10 номер болгоо ичлээ. харин тэгээл Ultimate гэхдээ 10 дээр яах юм бэ лээ. Энэ нөгөө нэг Tottenham нэг хэсэг Питер Крауч, Jermaine Defoe хоёртой байхад алсын дамжуулт ирэхээр Питер Крауч нь Defoe-роо буулгаж өгдөө. хоёр дахь тоглогч маягтай юу. Нэг тий. Тэнгүүтээ Defoe эсвэл буцаагаад өгдөг эсвэл өөрөө төгсгч. Премьер лиг дээр бас тэгээд энэ болно. Тэрэн шиг энэ Ultimate чинь буулгаж өгöd л шүү дээ. Премьер лиг зарим тохиолдолд тийм. Зөвхөн аврагуудын лиг дээр л тэгээд тах шиг байгаа юм да. Энэ ярснаар. Премьер лиг дээр тоглолт. Премьер лиг дээр нь би хараагүй. Зөвөр ер нь тэгжэл шүү дээ. Тий. Буулгаж өгöd л шүү дээ. За Paris Saint-Germain Монако харин ёстой нэг өрсөлдөй та нартай. Энэ Сайн үзлээ тий. үзэлцээ гээд гарч ирсэн. Тэгсэн. Real Madrid Benfica 2-1 харьцаатай. Өндөрлөсөө. Монако ихэж 2-гээд тий. Тэгсэн шүү дээ. Ер нь нилээн хүүлсэн. Тэр чинь гэхдээ эхний тоглолт. Энд дээр бас эхэлж хоёр юм уу? Эхлээд бас л хийсэн. Эхлээ нэгийг хийсэн. Тий. Хоёрыг хийгээгүй. Тэгээд Эхлээ тэгээ улаан авцсан. Бас Улаан аваад хүнд дулцсан. тэгээ Монакогийн улаан бас жоох эргэлзээ. хоёрт ямар их улаан авч байна. Монакогийн жоох эргэлзээтэй дүү. Юунуудыг харсан чинь үр дүнгуудыг харсан чинь 7-4, 5-2, 9-3, 4-3, 5-7, 5-4 гээд хэдэн гол орсон юм тий. Гоолын хувьд бол баг рекорд тогтсон. Энд чинь нөгөө нэг нодлонгийн нөгөө талбайдаа цөөн гол моол гэдэг дүрэн байхгүй болсон. Ер нь ийм болцсон шүү дээ. Гол хариунтай болцсон шүү дээ. Тэр нөгөө талбайдаа гэдэг чинь би талбайдаа нэг нь ойлтцсан л бол танай талбай тэнцэх гээд байрчдаг байлаа шүү дээ тий. Одоо тийм байхгүй. За аврагуудын лигийн шүгэ 16-гийн суглаа болсон. За суглааг Paris Saint-Germain, Chelsea, Galatasaray, Liverpool, Real Madrid, Manchester City, Atalanta, Bayern. За би энэ дэр нэг юм хэлчихье. За Барса Арсенал хоёр одоо хагас гişэд гарч ирэхгүй бол хохин. Барса юу хоёр? Арсенал хоёр. Хохино. Тий. Тийм ээ. Барсаг бас шууд хохин ихэд хаашаа. Тийм. Барса ихтэй яг Барсаг харлаа. Атлетико Мадрид. Ньюкасл. Өнгөрсөн жилийн Европа лигийн Барса Тоттенхэм хоорондоо таарчвал яах юм? Үгүй тэгэл одоо Барса. Тийм Барсаг яг бол жоохон үнд шүү дээ. Арсеналыг бодох юм болов? Арсеналыг одоо нөгөө Барсагийн эдэг бодох юм бол ер нь хөнгөн байгаа шүү дээ. Манай Ливерпул чинь хүний өдөөс бас Гэхдээ яг нөгөө өнгөрсөн жилийн Paris Saint-Germain-ыг бодох юм бол одоо Арсенал нөгөө нэгээр гарсан багт бас нэг иймэрхүү юм байвал бас Тийм тийм. гоё гоо. Аваа тал. Дандаа одоо тэр тасархай шугам болвол хариу тоглолтыг талбай дээр Талбай дээр тий. хийх баг бол.
Тэгээд тэр өнгөрсөн жил Ливерпул нэгээр гарсан чинь гарсны ямар ч PSG-тэй заараад. бүр амар хүнд бүр. Тэгсэн чинь энэ Арсенал бол айгүй тийм Өнгөрсөн жил яалч PSG өөрөө нөгөө плей-оффоос гараад ирсэн болоо. малаа юм гараад ирсэн. Яг гоо сая Интер гараад ирсэн бол яг бас шүүгийн 8 дээр эвгүй байж болох юм тий. Бодогийн оронд байж Тий байгаа юм орон тий. байж хэвээр баг штэ. За бодоо гэдэг. Тэгээд зүүн жигүүр бол За үнэхээр. тэгээд Ливеркузен бол над нэрээ үнэхээр зөөлхөн харагдаж байна. Арсенал нэрээ Арсенал бол Ливеркузен зүгээр бараг л одоо яах юм бэ? Яаж хожих юм? Хоёр тоглолтонд Тий. Таа чи Бараг- Арсенал болсон юм уу? Үгүй бараг нөгөө Бодо Спортинг хоёроосоо амархан байгаа байхгүй. Би тэгтээ Ливеркузнийг өс тэгж дээрлэхүүлэхгүй байх гэж бодод та. Бодо Би бол спортингоос Энэ хоёр тоглолтын нийлбэр биш үү? Нэг Аха. 3-1 л болсон заяа. Би 2-2 гэж гараад ирэх байх гэж бодож байна. Ливеркузен бас тэг шороо Харин миний бодлоор тэр Спортинг за Бодо хоёр чинь жоохон барьцгүй талдаа. Тэр хоёроо сайхан нүдэлсэн шүү дээ. Бас эвгүй. Тэ Арсеналын хувьд бол харин Арсеналын хувьд Арсеналын зүгээс хэлээд байгаа шүү. Тэ Арсеналыг нэгдүгээр бие дээр тавьж Аха. байгаа. Тэнгүүд Ливеркузен айгүй амархан баг харагдаж байгаа. Амар амархан. харъя даа. Зөөлхөн болцог бол биш ээ бас. Ер нь тоглолтын хэв маяг бол Арсеналд тэ. Тэгээд Миний- яг хөө миний илүү. Одоо бол илүү байгаа л та. Гэхдээ Арсеналтай чинь жоохон тоглолт таарахгүй багууд бол чинь байгаа шүү дээ нүгээр. Бага. Тэд нар бол биш байхгүй. Ливеркузен бол таархын дээр таараад бүр. Зүүн талд саяны одоо энэ талын жигүүрт Paris Saint-Germain Chelsea-тэй жигүүр нийтлээд 31 төгрөг аваргуудын лиг. Тэгээ хамгийн сүүлд финалцсан Харин тийм нөгөө талд ганцхан аварга байгаа тий. 25 онд түрүүг финалцсан байгаа. 21 онд финалцсан байгаа. 19 онд Ливерпул дөрүүлсэн шүү дээ бүр финалцсан биш. Тэгээд Реал Мадрид 24, Сити 23 он, Байерн 2020 он гэдэг 20 оноос хойшоо аваргууд дандаа нэг талтай гарцсан. Нөгөө талд Барселона болохоор 15 онд хамгийн сүүлд дөрүүлсэн. Харин тийм Ганцхан аварга. Бус тэр 8 дотроо. Тэг маргааш нь ямар сайн Тий. Европа лигийн суглаа муглаа гэсэн баг. 31 төгрөг, Барса чинь 5 төгрөг. одоо 4 төрөл дархаа аварга үстэй. 5 шүү дээ. 5 төрөл дархаа аварга. Тэгмээ нөгөө тал чинь бас дандаа аваргууд байл шүү дээ. Тий. Тэгмээ одоо Барсагийн талд за пенальт хүрсэн одоо мөхөөр ярил арслан гэж үзье л да. Арсенал тоотыг Арсенал Тоттенхэм гэж хоёр арслан байгаа юм тий. Реал Сити хоёр яагаад ингэ жилийн жил таараад. 5 жил дараалчлаа тий. 5 жил. Гоос Сүүлийн 7 жил 6 гэсэн үг шүү дээ. Та нарын 10 жилийн суглаа яг үнэн бодит явагддаг гэж би боддог. гайгүй. Би эхэндээ тэгж боддог л байсан. Гэтэ гайгүй мөлий. Гайгүй. Төрүүлээд ахаар гайгүй юм шиг л. Энэ үлгэр домог шиг юмнуудаас байлаа шүү дээ. Ингээд хүүтэн байдаг бөмбөг халуун. Үгүй тэр нэг янз. яг хуу ганц нэг удаагийн суглаан дээр Байсан. хөлдөөс мөлдөө хөргснөөс гаргаж оруулж үдсэн баг. Тэ? Тэр нь баригдсан баг. Баггүй одоо. Яг барьж үзээг болохоор мэдхгүй шүү. Ганц нэг тийм байсан болоод тэр яриа гарна шүү тий. Реал Сити бол өстой 5 жил гэдэг чинь агуу. 5 жил тэр донд нь нөгөө юунд хожигдоог бол Тэрс жил болгоно л нэг хөлдөө бөмбөг хийгээл. Тийм юм гэж юу аах вэ? Нэг удаа тэгсэн мэгсэн орлого байсан. За цааш нь задруулаад яах вэ одоо дахиж юм байхгүй шүү гэл өнгөрсөн л баг те. Тэр нь задарцсан. Суглааг нэг дахиж явуулдаг чи хизээ хэлээ 3 4 жилийн өмнө. 3 4 жил юм. Вириалаас болоод ч үлээ тий. Тий нөгөө өрсөлдөгч боломжит өрсөлдөгчтэй нэг сагсанд хийгээ эргүүлдэг байсан. Тэгээ нэг Атлетиког үл үлдээчдэг. Тэгээд үлдээгээд эргүүлсэн Тэгээд гээд тэр чинь бүр суглааг дахиад скетчний суглаа тий. биш. Гэхдээ намар болж ирсэн юм а. Тэгээд нөгөө Роналдо Месси хоёр яг хоорондоо тоглох юм дээ гэсэн чинь болцсоох. Тийм билүү. Гүг бас л энэ чинь одоо болохоор шууд суулаад тэр чигээр ингээд энэ тал руугаа гараад ямар замаар явах нь тодорхой болчиход. Тэр шүгэн өмнө чинь шүгэн болохоор нэг тийм шүгэн тийм андер тийм. дахин сугалдаг байсан. Дахин сугалдаг байсан. Тийм тийм нэрээ Тэгээд тийш. 7 өрсөлдөгч хийх байснаас 6 хийчихдэг ч үлээ. Тэгээд тийм. Тэгээд тэр чи би яг тэрний тайлбар Хасаг тушаал хаа тушаал. гоё суглаа гарснаа зөрүүлсэн. За Орос Украин хоёрын баг чинь 14 оноос хойш л тий. тусдаа хоорондоо тоглохгүй л тэгээ яваадсан шүү. Тийм. Яг Дан 22 онд л хэлсэн болохоос Тийм. айл 14 оноос л энэ хоёрыг оруулах юм бол зодоо болно гэдсэн. За Европа лигийн шүгэн 16-гийн суглаа замыг хамтдаа харцгаая. За Ференцварош Брагатай, Panathinaikos Betis, Genk Freiburg, Celta Lyon. За баруун тал жоохон чангахан тал гарсан. Штутгарт Портотай, Ноттингем Мичилантай, Болония Рома хоёрхан Итали үлдсэн хоорондоо таарчихсан. Лил Астон Виллатай. Яа, нэр энэ л чанга юм байна. Тийм ээ. Тэгээ энэ нөгөө яг хуу нэгийгээ цааш нь явуулах тактик л та.
Болоны Ром 2. Энэ үн дандаа нэг үх талаар юм ярьж байгаа. Илдээс ерөөсөө нэг яг Үгүй чи хоёулаа хасагчвал бас болохгүй л дээ. Тэр чи шүгэн юмд ядаж нэг байж байгаа байхгүй. Өгөлтээр. манай хүн ер нь нэг тийм мууи аврах шиг кодекс гаргаад байна. Италийнхаа коэффициентийг өсгөх. За нөгөө талд нэрэ Ференц Варош, Брага, тий? Панатнаикос, Битис. Жохон конференц лигийнхэн байна уу? Тийм манай Битис ч одоо нодлон төрүүлсэн нодлон конференц руу орсон болохоос уг нь гайгүй л тий. Генк, Фрайбург, Селта, Лион ч яг бай. Лион жоох. Гэтэ яг ер нь бүр нэг сулж биш л юм биш. Европа лигийн л багууд байна. Гэтэ яг арай нөгөө нэг баруун зүгээртэй харьцуул. аврагуудын лигт бас үзэгдээд байдаг багууд байгаас тийм л. Харин одоо энэ Астон Вилла бас жоох эвгүй байдалд орчлоо. Юу ихээр аргуудын одоо Европа лигт бол ингээд дээш явах гэдэг шүү дээ. Үүдөө мэдээж төвлөгийн төлөө. Аргуудын лигийн одоо ингээд Премьер лигийн тоглолтуудыг харахаар ялцгүй ингээд буураад байхгүй. Унаад байгаа. Унаад байгаа. Тэр нь хамгийн хүнд хуваартай. Хүн хамгийн үнд хуваартай. Унах чигжтэй зүгээр би Wolverhampton 2-1 хожигдсон. Харин чи яг тэр тоглолтыг бол уг нь бол Астон Вилла илүү тоглосон шүү дээ. Үнэхээр л болоогүй л 2 гол орцсон юм л да. Тэрнээс нэг тийм Астон Вилла бүр сүүлийн ер нь унж байгаа тоглолт нь. Миний бодлоор бол. Тэгвэл 12 сарын Астон Вилла ч ер нь харагдахгүй л байна л та. Тэгээд хуваар нь маш хүнд болцсон. Тэгээд Европа лигтээ бас ингэ явах гэдэг. Яг нэг тийм ийм л хоёр. Wolves ч нэг үе чанга тоглодог шүү те. Яг одоо л Астон Виллагийн нөхцөл байдал бараг Премьер лиг гэхээс илүү энэлүүгээ зүтгүүл ер нь. Баг Арай хайчул хүн болчихлоо. Харин тийм. Амар сонирхолтой. Ингээд төрүүлчүүд аврагуудын лигт орчих гээд байгаа те. Тэгэхгүй бол тоглоомчгүй нэр альчгүй Харин тийм. магадaltaй байна. Би тэгээ гайхаад. Тэгээ Унай Эмре чи ер нь Европагийн хүн шүү дээ. Тэр жил нэг Лестер Европагийн ирэх аваад дараа жилд аврагуудын лигийг ирэх авахаа шахаад Европад даач үзэлцээд байдаг аврагуудын лигийг ирэх авах гэдэг. Гэхдээ миний бодлоор Премьер лиг бол гайгүй санагдалт л байгаа та. Үгүй хамгийн West Ham, Nottingham, Sunderland, Fulham, Tottenham, Burnley, Liverpool City. Харин тийм сүүлийн хоёрыг тооцоол ер нь бас сая ер нь их Тоттен чихэнд хэвтэйх нэрнүүд явлаа та. За ер нь бол бас бодов ш та. Ер нь бодов ш та шүү. Жог маневр хийх хэрэгтэй. За конференц Лех Познан Шахтар гээд энэ хоёр тоглолт хоёулаа пойшт болно. Шахтарч толгой дээр тоглож чадахгүй юм чинь. Пойшт тоглоод байгаа шүү. Угаасаа тий. За Алкмар Спарта Прагтай, Кристал Палас Аяк Ларнакатай энэ их хол явах юм байна. Фиорентина Раков Чинстохова гэдэг Польшийн багтай, Samsung Spor Rayoтай, Целия Аяк Афин, Сигма Оломуц гэдэг энэ бүр 24-оор гарч ирсэн баг сая плей-офф хожигдсон. Майнцтай, Риека Хорватын баг Страсбургтай охин багтай тоглох болжээ. Сигма ч тэгээ юуг аваад олчихваа. Сигма юу вэ? 9-өр гарч ирсэн багийг аваад олчих юм байна. Сигма. Одоо энэ Оломуц Страсбург чинь Францынхаа лигт бол одоо Лазан. Тийм. Францынхаа лигт бол одоо Английн Премьер лигээр зүүрлэх юм бол Страсбург чинь томчуудын аюул болсон баг шүү. Францтай. Тийм. Одоо Ноттингем энэ шиг үү? Гэхдээ одоо хожоод идэг. Тэгээд нэг юм Францтай чинь нэг юм 5-6-аар явж идэв шүү дээ эвгүй. Тэр одоо Брайтон, Брентфорд энэ шиг. Тийм баг шүү. Томчуудаас Томчуудаа юу тий. За энэ чи ер нь жигтгэн сайхан таржээ. Тэр энэ гэх юм бол Кристал Палас яг уу Паничелис гэдэг Аргентин тий довтлогч нь энэ Паничелли юу? Паничелли Тийм. Страсбургийн довтлогч Аргентин тий. Палас Фиорентина гэдэг учраас шүгийн 8-д гарч Магадлал магадгүй өндөр. Тийм Палас Ларнакаг аргалчихгүй л За үү. топ 5 лигээс юу? Яа, тийм бол- Палас, Фиорентина, Хааласаа л одоо жинхэнэ энэ рүүгээ 100% анхаар. Майнц, Райл уу. Одоо конференц лиг рүү. Гэтэ яг энэ Ларнака ч бас яг тоглолтын тоймыг харсан чи эвгүй л юм бэлээ. Тийм амархан бол биш юм бэл. энэ тэндээс цуглуулсан баахан нөхдүүд байгаа шүү дээ. Авьяастай. Ларнака ч бас тулсан газар бас л. Райо ч эвтэйхий явбал явчгаар л байна. За Майнц ч гэсэн өөртөө жоохон дөнгөн шиг үзүүл тий. Страсбург байна. Манчестер Сити Бундслигтээ айгүй таарах юм байна шүү. Харин Палас үн гайгүй харагдаад байна та. Миний харж байгаагаар бол тэнд нөгөө нэг юм Алкмар ч шууд довтлно. Өөдөөс нь хамгаална. Фрайбург үү те? Биш шүү дээ. Спарта Праг шүү. Хоёр довтлогоо юм байна. Палас, Фиорентина хоёр тэгээд хоорондоо л үзэж таарах гэдэг юм да. за Лайпцигт бол энэ жилийн финал конференцийнх нь Европагийнх нь болохоор Стамбулд
Аврагуудын лигийнх болохоор бодоо биш. Лайпцигт ер нь ийм пенал болж байгааг бах тий. Болоог баха. Нөгөө сүүл дэлхийн аваргаар барьдаг биш. 6 оны дэлхийн аваргаар барьдаг. Юу дэлхийн аврал зориулж барьсан. Стамбул руу очиж Европа лигийн финал үзв. Гэхдээ Nations League чи хямдах юм гэвстэй. Nations League дараа жил л болов. Тэгээ онгоцныхын тийз үнэтэй байлгүй. Тэгэхээр Лайпцигтэй зүүн Германд байдаг хот шүү дээ. Лайпциг. Тэгээд манай Доржийн нацаг зурж сурж амьдарч байсан газар шүү. За хэдүүлээ завсарлая. Завсарлаад эргээд эрэхтэй Английн Премьер Лигийн тоглолтуудын талаар ярилцуулна. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч WooHome, нэвтрүүлгийн ивент тэтгэгч Skytel, нэвтрүүлгийн алтан ивент тэтгэгч Tiger брэнд ажиллаж байна. Хэсэг хугацаанд завсарлаад 2 дугаар хэсгээр уулзъя. Нэвтрүүлгийн маань 2 дахь хэсэг эхэлж байна. За Английн Премьер Лигийн талаар ярилцгаая. Энэ удаа Лондон хоттой Лондон дерби тоглолтын талаар ярилцъя. Фулхэм, Тоттенхэм. За манай Тоттенхэмийн Монголд халдсан ёсны дистрибьютор төлөөлөгч Илдиз Өгдөг Тоттенхэм ялц өгсөн. Харааж байгаа шүү дээ. Энэ одоо Игор Tudor гэж нөхрийг яах гэж авсан юм гайх. Франктайгаа л байж энэ зэрэг. Tudor бол гоё. Би бол ойлгохгүй. Франкийг бол айгүй гоё тавьдаг хүн шүү. Тэгээ өдрлийн дундуур угаасаа өлегтэй дасгалж болгож олдох ч шүү дээ. 12 сард болсон тоглолтод Фулхэм хожигдсан байсан. Тэр тоглолтод илүү Амар холоос цогт. Хари Вилсон амар цогт те. Энэ ёстой нэг юм байна. За мөнгөний нислэл яаж ч Энд тэгээд хаалга руу зогсно уу? Ингэчий гэж зогсоо. Яг ингэчий гэж бодсон уу? Яг ингэчий гэж үзсэн. Тап. Ингээд явуулчих гэж бодсон уу те? гоё орж байгаа байхгүй дотор. Тулцсан л болж тарах гад байна. Яг гоё Өөр хүн алга те энэ ойр авь. Тэгэхээр яг л ингэж бодсон юм байна те. Би энэ Драгушин гэж хамгаалагч шүү. Ямар өндрөөр үнэлэгдсэн байсан юм бэ гэдэг. Сириад бол уг гоё л байсан юм байлээ л дээ. Тэгэхээр нас нь гайгүй хөгжинл гэж үзсэн баг л та. Тэс өөр л их тэрэг болохгүй л байна л та. Драгушин Лени ороо гэж нэг хоёр. Адилхан таасан нэг. Премьер лигт бол ер нь Драгушинаас хэцүү юм. Яароо бол ингэж гарч ирж исэн залуу юм шүү дээ те. Манай ирээдүйд од болно гэдэг. Тийм. Яатсан. Ришардсны гол хийх юм гол нь дандаа ингээд Бөмбөг улаа. Дандаа нэг юм бөмбөг улаацсан гэж. тий харин тий хожигдож яваа үед Харин тий. ганц гол хийх юм. Тэр маань үнийн дээр рефлекс юм шиг байна тий. Ерөөсөө хамгийн их олон нэр төрийн гол хийсэн үнээр Ричарлсон. За ер нь баг тим стат Тодорхой тийм. Тэгээд тий шүү. ерөөсөө голын баяраа хөөрхийг тэмдэглэж чадахгүй байгаа даа. Чадахгүй дандаа нэг юм болоод байгаа. Хоёр техникээс. Тодор ирээд яг юу сайжруулах юм би бол ойлгохгүй л байна. Гэхдээ яг уу Энэ энэ тоглолтыг бол яг уу ойлгож болж байгаа. Энэ хоёр Фулхэмийн хоёр гол өөрсдөө яг Тоттенхэмийн хамгаалагчдын алдаанаас гэхээсээ илүү бас нэг жоохон юм өрмөц голод орсон байгаа сте. Бас тий. За дээрэс нь Фулхэмийн талбай хэцүү л тий. Фулхэмийн талбайд одоо ямар ч топ баг очоод CT хүртэл очоод элбэгхэн хожоо гараад Тэр чинь ингээд Монголиа гэж бичсэн баг чинь. Тэгэхээр за тэгэхээр яг энэ тоглолтын яг Тоттенхэмиг зүгээр Үгүй аха ойлгоё гэвэл бүх тоглолтын дээр нь ойлгом юу ойлгохгүй юм зөндөө. дараагийн тоглолт нь юу вэ? Гэхдээ Go Mongolia гэж бичсэн баг чи ямар ч баг ирээд байсан. Өмнөх тоглолтуудыг хар. Дараагийн тоглолт Өмнөх тоглолтуудыг хар. За би ойлгохгүй тоглолтууд зөндөө байгаа. За өмнөх тоглолт Арсенал дожигдож байгаа. Энийг чи ойлгож болох шүү. Ньюкасл дожигдож байгаа. Ньюкаслын хааны. Ньюкаслыг талбайда. За энэ ойлгохоор Гэхдээ ер нь 26 он гараад баг 10 тоглолт хийсэн шүү дээ. Бүгдэнд нь Нэг ч хожоогүй. За Сититэй тэнцэж байгаа юм. Энэ бол бас гоё тоглолцоо. Сити юм чи. За аврагын лигийг болий. Бөрлитэй тэнцэж байгаа юм. Тэр West Ham дожигдсон. Сити митид одоо гочлон За урагшаа хойшоо юу ойлгохгүй вэ? шүү дээ. Дараагийн тоглолтыг л яг ярьчих. Энэ дээр амархан Угаасаа юу байгаа штэ. Юу вэ? Хүснэгтийг бэлдсэн штэ. Тоттенхэмийн бас нэг юм бига яаж чадах хэрэг буруу гэсэн юм шиг өнөө. Шууд дараагийн хүснэгтийг өгчих юм бол он гарснаас хойшоо авсан тоглолтуудынх нь үр дүн. Угаасаа хожоогүй юм чи юуг нь үзүүлдэг юм. харин одоо ингээ ойлгохгүй Би байна. гарчид буруу гэсэн байна. За Брентфорд дээр. Сандерленд одоо Борнмут. За тэгэхээр Борнмутад хожигдчихжээ. West Ham хожигддгийг бол ойлгож болохгүй. Борнлитэй тэнцнийг ойлгохгүй шүү дээ. Ойлгохгүй энэ болохгүй. За Сититэй
тэнцдгийгч бас ойлгохгүй байна гэдэг. Эсэргээр нь ойлгохгүй. Тоотын чи Ситиг харчаараа юм хөдөлчтэй юм. Харин тийм. За тэгэл одоо ийм л байна да тий. Энэ тэгээд нөгөө 10 тоглолт. Он гараад хоцсон шүү дээ. Хоцсонгүй. аа. Түүдор бол сүүлийн хоёрын Тий. нэр дээр явцсан Тэгээ байна. одоо 50 мэдээж тоглогчдын сайлан доошоо унах юм бол 50 хасагдана гэж. Тоотын. Доошоо юу гэж унж байна? Харин Тэгээд одоо Сая унах магадлал байна. байна. сая юу ячлаа 29 онот болчихоо. Тий. Тэр нэг Арсеналаас 11 тойрог дутуу байхад 35 оноо тасраа төрүүлэх бол явж боломжгүй болчихж Их юмараа болчихсон. Вест Хэм 25 оноотой байхгүй ард нь 4 оноотой тий. Вест Хэм л урд ч очвол баларчих гээд байгаа үстэй. Тийм тийм. Гэтэ яг унчихгүй л байх л та Тоотын юм. Вест Хэм Унахгүй л байх харин. Вест Хэм одоо шууд одоо 4 оноог бариад Тоттенхэмийн урд ороод дуусгачихна гэж арайч санаанд буухгүй тий. Сая уг нь хэрвээ хожигдсан байсан бол Арсенал удирдлийн бүх тоглолтондоо хожигдоод Тоттенхэм хөдсөн бол төрүүлэх боломж байсан. Бус багууд нь хайчих юм гэж. Бус багууд хасж байгаа Хоорондоо тоглохгүй маа. Хоорондоо тоглохгүй. Энэ хүнийг яах вэ? элдиснээр энэ нэр нь одоо цагаандаа гарна гэдэг л болж байна. За тэгээд 10 тоглолтод хоцсонгүй 94 оноос хойш анх удаага юм тохиолдол Тоттенхэм бүртгүүллээ. 94 онч тийм үү гэсэн юм уу? Тийм л юм байна. Клинсман энтер байх туу. Одоо Оси Арделис гэнэ үү? Тийм дасгалж бодогч байсан байна. Тэр үед 10 тоглолтод хожоогүй байж. Хари Уилсон Тоттенхэм эсрэг 4 голоо бүртгүүлсэн. Өөр ямар ч багийн эсрэг юм олон гол. Ер нь энэ өдрөл Вилсон алж байна уу тий? Уилсон харин сайн байна. 6 гол 5 голын дамжуулалттай явж байна. 12 дугаар сар ихснээс хоошоо шүү дээ. Тийм л үү. Удирдлагын тал юм жижиг хугацаанд. Удирдлийн гол нь бол баг 10 маруу гэсэн тий. Тэгээд наа чи яагаад энэ Хари Вилсон гэл зад нөгөө Арсеналаас очдог нөгөө Арсеналын 10 дугаар Смит Роу. Тийм Смит Роу чимээг болчихов. Смит Роу ч Арсеналд багтаа л өөрийгөө харуулсан. Бүл энэ ирээд дажгүй байсан юм. Дажгүй байжгаад тэгээ ер нь бол Сэлгээ болцсон шүү дээ. сэлгээ бол гол нь гимтлэлтэй. Гимтгэрээ тэгээд тэр жигтэй ингээд баг 2 сар мараа. Тэгээд Смит Роу байхгүй болоод харин сүүлийн үед энэ Вилсон ч ингээл задах юм. Сэлгээ болцсон. Уилсон бол угаасаа нэг тийм скилтэй англи хийтэй. Ур чадвар бол сайтай тоглогч л та. Тэгээ бас Химинесийн голдод байгаа болохоор Андуураад авчив Тоттенхэмийн дэлий Вилсон. Үгүй. Энэ гэлцэх Та наад үгээ өөртөө л хэл. манайх уу? Челси. Манайх авахгүй. Манчестер Юнайтедын хэл. Цаадуулч андуураад аав шүү. Өө энэ Вилсонс алах юм байна гэдэг. Таныг нөгөө яацсан шүү дээ. Эвлүүлсэн шүү дээ. Таны зургнуудыг юу хэцүүлээ. Энэ Гарначо шиг хэрэггүй алга гэсэн чи Гарначогийн нөгөө хотолтод авсан Челси зураг. Өөр хэнийг юу гэлээ 3-8-ыг лав хийсэн. Премьер лиг яг гүйлгээ мүлгэнд гэл. Тэгвэл баг Челси рүү очих. Тэгээд Сити авчихгүй. За Ситигийнхэн даа. Сити бол авахгүй байх. Сити гана. Сити авсан ч бараг хөгжүүлээд амар болгочих. Пейпал. Ингээгүй Сити гаднаас авдیں۔ Тэ. Манай Манчестер Юнайтед, Челси, Тоттенхэм таа байна тэ. Хаяага Авдаг шүү. Тэгээд нөгөөх нь сүлдээ бүр пөө ийм хүн байсан мөгөө буцаагаад бүр үнгүй шахуу явуулж моолаад тэ. За тэгээд ингээд өндөрлжээ. Алекс Ивоби харин 2 тоглолт дараалан гол оруулаа. Энэ хүн их тэгж бас дараалан гол хийдэггүй 10 жилийн дараа ийм амжилтыг бүртгүүлж байгаа юм байна шүү. 10 жилийн өмнө Арсеналд байх та. За, Манчестер Юнайтед. За, Кристал Палас ер нь бол Юнайтедд хожигдохоо болчихсон байсан. Энэ тоглолтын дээр ч гэсэн яадаг бол доо гэжсэн чинь харин төгсгөлийг их сайн байлаа шүү. Лакро 5 дахь минут дөрөв тоглолт. Тэгээд Тийм, өмнө дөрөв гэнэ. Эриктийн Хагийн ч юм уу Манчестер Юнайтед байсан бол ингэ барихгүй л тэ. Ихэж гол алдчихад байгаа. Ингээл гол алдаад тэгэл тэр нь шутардаг цаашаа. Хожигдоогүй байсан Карик. Эхлээ гол алдсан Олд Траффорддоо. За ийм Одоогийн Манчестер Юнайтед бол өөр болчиход байгаа юм л да. Энэ эргэж ирж мэрж байгаа тий. Нэг юм цэргүүдийн царай цоглог болчиход байгаа юм л да. тийм дээрэс нь бас нэг юм сэтгэл зүй сайтай Куня хин Брайан Бүүмо энэ чинь баг юм боддгоо. Ахтар. Үнийг яриад байгаа үстэй улаан гэдэг. Барих гэж тоглодог байсан. За, темагийн дөрөв явчихдаг чинь. Энэ улаан утас. Яг зуурсан гэдэг утгаар Зурхав зурцсан. ер нь бол зуурсан чинь хамгийн гол шалтгаан юм байна. Тийм татах түлхэх гэж яриад байгаа. Татах төлөвлөгч юм зуурсан бол улаан утас. Бөмбөг рүү явах зорилгогүй болохоор пенальт ч өгнө улаан. Тийм зориудаар алдаа гаргасан. Тэгээд Зурагч нь автоматар шар удсан. Тэгээд голын үнэтэй боломжийг үгүй хийсэн гэдгээр шар удсан. Бас нэг давхар зүйл анги ороод ирж байгаа. Давхар зүйл анги. Ер нь бол. Тэгээд би бас нэг зүйл ойлгосон. Хоёр
Нэг дор хоёр шар өгөхгүй юм чинь. Нөгөө нэг эсрэг талбайн голдож байсан нэг эсрэг нэг гарчингууд унгахаар улаан уц өгдөг шүү дээ. Тэр зүйл ангич бас давхар ороод ирнэ. Тийм. Ер нь бол тэр. Тэгээд зугаараа татаж төлчих байгаа. Тэр нь бүр спортын ус юм уу? Тийм. Тэгж л ойлгосон. За ёстой нэг 90 хүн шиг бүргсэн дөө. Шешко мундаг байна. Сайн байна. Эмбуэмогийн дамжуулалт маа. Касемиро тэнд яг Касемиро Касемиро яг тэр нэг 5-ын шугамны 2 үзүүр тэр яг хүлээж идэв те. Чи дунд ороод яах юм угаас нуруугаар намтах юм чи. Энэ Касемирош тэгээ ер нь явхаа зарлцлуу. Зарлцсан баха. Касемиро тий. Яа. Тэг санаадах нэг тийм санагдах юм. Одоо хаашаа явах юм бол? Нутаг руу гал. нутаг явах нь уу? Европоор нэг 2 жил байхгүй. Болдог бол дахиад би нэг жил Харин тийм. карик Юнайтед хин үлдэх юм бол зохиод байна тий. дасалжуулагч нь сан байгаад байна л да. Гэхдээ явна гэдэг нь аль багаас санд манд ирсэн юм бол Үгүй өөрөө зүгээр яг бүр явна ч гэж зарлаагүй хаа. Ямар ч тач гэрээ нь бол дуусж байгаа. Тий. Гэхдээ тэгээд сунгаагүй шүү дээ. Одоо энэ сонгох уугүй дээр л явж байгаа. Яг шийдэгдээгүй байгаа шүү. Шийдэгдээгүй баг. Тэгээд ер нь бол би яг Юнайтедыг бодвол Касемиро дахиад нэг Тийм. үлрэл байлгасан дээр. Байчмаар л байна. Оронд нь одоо тэр Балеба гэдэг нөхдүүд чинь 80 100. Үгүй тэгээ ирсэн чи яг Тийм шүү. яг бидний бодоод байгаа Балеба байх ч юм уу, хүү ч юм уу. Би бол саяны энэ Гласнер л баг тохирогоо хийцэн мах гэж шаардаад байгаа юм да. Юнайтед. Тий. Гол нь ингээ карик юм байгаад тэгвэл үлдэн үстэй. Тэг Гласнер яг юм. Үлдээх Гэрээг нь Гласнер цаагаараа бүр ингээд Гэрийг байдлаар бодлож аваад тэгэл урьдчилсан байдлаар гэрээг хийцэн байвал одоо тэгээд яах вэ? Яг Карик ч одоо ингээ харахад ямар мундаг байна. Тэг мундаг байгаа үстэй. А тэгэнгүүт одоо Премьер лигийн хуучин одоо супер стар тоглогч нар одоо ингээл хэвлэлээр янз бүр юм ярьдаг болсон шүү дээ. Тэдний хувьд бол Карик бол түр юм байгаа үстэй энэ гэдэг юм. Карик бол удаан хугацаанд үгүй байлгүй дээ энэ гэдэг юм. Карик чинь яагаад Карикт итгэхгүй вэ? харин нэг. Одоо харин энэ Би бол ингээд шууд Карикаар нь байлгachмаар байх юм. тий би ч гэсэн тий. Одоо 3 дугаар байранд оршоод ирсэн шүү дээ Юнайтед. 3 дугаар байранд шүү дээ. Тэгэхээр би бүр эвтээд Юнайтед төрүүлэх боломж байна уу гэсэн чинь та аймаар уурлаадсан мэт юу яриад байна. Уурлаагүй. Тоттенхэмийн фэн л уурсан баг. Тийм үү? Гэхэр ч арай л болно. За одоогийн байдлаар Европын топ 5 лигийн хүрээнд хожигдлууд цоврал үргэлжлүүлж байгаа топ 3 багийг харж байна. Интер 15 тоглолтод хожигдоогүй байна. Манчестер Юнайтед 11 тоглолтод хожигдоогүй байна. Борнмут 8 тоглолтод Семеньего явуулсан ч гэсэн хожигдсон байна. Борнмут ч баг Энэ донд Аталанта 9 байсан чинь сая хожигдчихсан. Би бол одоогийн формоор яг энэ байдлаараа Манчестер Сити, Арсенал хоёртой цуг энэ Премьер лигт төрүүлэх боломжит бас нэгэн нэр дэвшигч ороод ирвүүдээ гэж хараад байгаа байхгүй юу? Яг формоор болоо. Үгүй ер нь энэ формыг та Яг яагаад гэхдээ заавал Арсеналын онооны зүрх нь арай л холоо. Гэхдээ за 26 он гараад оноог нь жигсаах юм бол тэр хоёроос илүү байгаа л та. тийм. Үгүй сая нэг баг бүр 29 оноотой мөртлөөсөө төрүүлэх боломжоо алдчихлаа. Сая хожигдсноороо гэж. Үүний Тэгж яах чи 3 байгаа баг яагаад ярьж болохгүй гэж. Тий. Төрүүлэх өрсөлдөөн ярьж болно. Эднийх чинь саяны хүртэл төрүүлнэ гэж бодоо яваадсан юм шүү. тий яг онлын хувьд бол байсан бохгүй. Харин тийм. Юнайтед хуваар нэр юмрах юм бол тий. Ньюкаслтай, Астон Виллатай, Борнмуттай, Лидстэй, Челси, Брентфорд, Ливерпул, Сандерленд, Ноттингем, Брайтон. Чанкс бол Чанкс чанкс бол Чангатай юм тий. Харин ч гайгүй юм шүү. Ливерпул, Челситэй, Борнмут, Борнмут, Ньюкасл ороход бол тэгээд Астон Вилла, Ньюкасл, Борнмуттай дарааж тоглох юм шиг. Касемиро үлдүүл зүгээр тий. Тийм. Касемиро ч үлдвэл зүгээр, Карик ч үлдвэл. Харин би нэг л хүнийг явуулмаар байна. Зиркцийг явуулсан дээр өөр хямдаа. Бүр яг зоопарк явуулсан шүү. Уусаа явах. Зоопарк юм. Зоопаркд нэг Минут байгальтай байсан бол ямар гоё байгаа бол гэж нэг боддог үстэй нэг зарим амьтыг. гэр Яаж ч нэг цай үсмэсэн санаад ороод. гэрэнт нэг 10 минут заал тоглох хэрэгтэй гэсэн юм шиг нэг сэлгээр оруулж ирсэн болоо л тэгээл нэг болцгсон болоо л орондоо л байгаа юм. Харин уг хүн өөрөө сэтгэл зүйд ч гэсэн бүр ингээд Биш үү те. Том багийн. Юуны Шешко нөгөө талд харин 3 тоглолт дараалаад West Ham эсрэг, Everton эсрэг, Crystal Palace эсрэг голдлоо. Сая бол өстой бүр нэг Өмнөхүүлэн дандаа сэлгэнэс шүү дээ тий. тий. Гол нь Карикос ийм гоё уян хатан байж чадж байгаа юм. Шешког ингээл 2 3 тоглолт те сэлгээр оруулж ирээл. Тэг үнэхээр сайн байсан учраас шууд гарааны эрхийг өгчөж байгаа. гараар оруулаа тий. Тэгээд Амад диалог суулгаж байгаа шүү дээ. Амад диалог суулгангуутлаа Брайан Бүмүкүний хоёрыг захт нь хоёр талд нь гарангуутлаа урд нь Шешко гарч байгаа. тэгээд диалог сэлгээгээр оруулж хичээлээ. Диалог бол залуухан
гарч ирж байгаа хүүхд нэг тийм юм ярихгүй үст. Тийм амбицлаад ингэхгүй шүү дээ. Тийм харин ийм гоё уян хатан байгаад нь бол характаас нэмэх тэмдэг. Одоо юу гэдэг юм. Оноо өгмөр байгаа. Харин тийм болоолох шиг л байгаа. Тэгээ та ер нь тэгээ United-ийн ер нь энэ янзаар явсаар байгаа удирдлагад усгах гэж бодож байна. Би бол бараг топ 5-та 4-т бол бат. 4-т бол Би бол одоо унжаагаараа ерөөс харахгүй шүү. Онол харин бүр ингээ сони юм болох гэж. Одоо гол нь бас энэ багийн уран амьсгал их гоё байгаа тийм. Одоо Бруно Фернандеш шиг сайн зураг харагдаж байгаа шүү дээ. Бруно Фернандеш шүү дээ. Тэг гол нь яг жоохон унаад эхлүүл Карик одоо ингээ бүх зүйл болж байгаа ч гэсэн жоохон унаад эхлүүл Бруно Фернандеш гэдэг юм уу тийм. Багийн тэр уран амьсгал нь яах бол гэдэг дээр бас сонирхолтой л байна. Бруногийн зан гарч ирэх үү, яг эсвэл багийн ахлагч тийм тайван байж тийм хамбал байж яг өдөрдөж чадах уу гэдэг. Бруногийн одоо нервийг бараад байх хүн яг одоогоор талбай дээр нэг алгал байна л да. Ер нь бүгд л үүргээг үүсгээл дажгүй тоглоод ш. Тийм, харин тийм. Одоо Бруно ч бас яг улаан цан зүгээр ингээд байгаа хүнийг загнаад байдаг, уурлаад байдаг хүн биш ш. тийм. Нэг тий бүр нэг тийм буруу ишилсэн сүх шиг гэж ярьдаг үстэй тий. Тийм хүмүүс их байсан ш. Өмнө нь Марсел Зарсел гэл тийм үстэй. Уур хүрэгдэг хүмүүс их байсан. Манай Гарначо, манай хавцад тэр. Одоо гол нь бүх зүйл гоё болоо л байна л да. Тий. Жохон юу Карик гоё байвал яах. Карик ирээд 7 хожоод 2 тэнцээд 23 оноо авсан. Премьер лигт эренгүүтээ яг Премьер лигийнхаа хувьд өөрөө дасгалжуулагч байгаа хувьд хамгийн их 9 тоглолтоос 23 оноо авсан. Өөр нэг хүн байт юм байна. За Карик бол ингээд рекордтой тэнцэж байгаа юм. Премьер лигийн рекорд. Нөгөөх нь Анже Постекоглу гэнэ. Тийм шүү дээ. Анжаач дөнгөж Эхний 10 тоглолтонд 8 очиж 2 тэнцсэн. Премьер лиг тэгүүлж ирсэн шүү дээ. Тэгээд тэр 11 дахь тоглолтын дээр нэг багт таараад. Сонирн боо. Тэгээсээ шатаа хөрөг. Ер нь бол танаа баг ярих гаагүй байна. Энэ өөр шууд ийшээ аваа явцсан. Үгүй албаар ингээ хайж байгаа байна. Нөгөөч цаашаас 8 2 байхгүй. Тэгээд цаашаа хармаа гэж явж гэж байна. За тэгээд Бруно Фернандеш ток болох гэсэн явчихна. Бруно Фернандеш нэрээ 18 Премьер лигийн тоглолтод гоолч орууллаа, гоолын дамжуулалт ч өглөө. Сая пенальтаас гоол оруулаад гоолын дамжуулалт өгсөн. Нөгөө хэдүүлээ Мухаммад Салахыг нөгөө Wayne рекордыг эвдэх нү гэж эвдсэн шүү дээ. Одоо United дотроос бол мэдээж Wayne Rooney 35 тоглолтод яг нэг тоглолтод багтаад гоолч оруулсан, гоолын дамжуулалт өгсөн. 35 тоглолт. Ryan Giggs 22, Фернандеш 18 болж байгаа юм байна. Нэг үлрэл юм уу наа чи. Гоолын амжилт нь 13 болчихоо. Нийтдээ. Яг United-ийн түүхэнд хийгэл. Зөвхөн United-ийн түүхэнд ярих юм бол Энэ үлрэлийн гоолын амжилт нь 13 болчихоо 14. 13 болсон байна. Түн наад амжилттай чи ер нь 18 байгаа юм уу нийт? Биш 30. Фернандешийн 18. Салах чинь 37 болголоо. Тийм. 18-ийнхаа 13-ыг нь энэ жил хийчихэд байгаа юм уу? Агуу. Тэр 18 болохоор хаа нэг тоглолтод гоолч оруулаад гоолын дамжуулалт өгсөн За болсон. тий. Тэгээд 13 нь юу вэ? 13 гоолын дамжуулалт. Нөгөө энэ үлрэлийн дамжуулалт нэ. тэгээ нөгөө хорилоо явах гэдэг байгаа шүү дээ. Тий. За тойргийн топ тоглолт руугаа шилжцгээе да. Булангийн зөвхөлтийн маструуд. Булангаас гол байсан. Сайхан ойлгол явчих юм да. William Saliba. Бүр энэ нөгөөтлийн шомлоо ирж байгаа юм тий. Гэтэ энэ Габриэл Магалайсыг Рис Джеймс ингэж хамгаалаад байгаа бас сонирхолтой л байсан. Бараг 10 см зөрүүтэй нөгөө. За энэ дээр юу болсон бэ? Гар үрсэн. Хүнийг тэврээ. Тохоо юу? Тий, тохооноос гараа авчиж байгаа. Тэгээд энэ дээр бас нэг жоохон шүүгч бол бас нэг тийм дутуул ажилласан юм шиг санагдаад байна шүү дээ. Энэ тоглолтод. Яг нэг агуулгын үед. Ерөөсөө яг саяны тэр тохоо үрдгийг чинь дахиад болон гэж үзэл тэгэл энэ нотч байгаа. Тийм. Тэгэхээр нэг Дээрээс дахиад нэг гомдггүй л тий. Рая бас нэг бараг нүүрлэн зөгцсөн шүү дээ. Жо Педрогийн лөө. Тий. Тэр ерөөсөө нэг жоохон вар үтсэн ч юм болов яасан ч юм бол тэр нь мэддэхгүй л байгаа. За энэ болж байгаа юм байна. Энд ингээ мөргүүлж байгаа тий. Тимбер. Тимбер ер нь мөргчээд байгаа юм тий. Тийм. Уг нь жижиггүй шүү дээ. Тэгээд энэ Мамаду Сар гэж энэ хамгаалагчийг гаргасан миний хувьд бол хамгийн буруу шийдвэр болчихсон. Бадишилийг суулгацсан мэт те. Яг хоо Фофана мэдээж байх байхгүй тургуултай өөр сонголт байсан. Яг Хамгийн буруу сонголт нь л болчихлоо. яг Густогоо гаргаад Хаатогоо төв рүү оруулах гэхээр нуруу арай нам болчих гоо. Харин Бадишил ч юм уу нөгөө нэг хин байсан шүү дээ. Тосын интер байсан шүү дээ. Тий, Бадишил маань бас шийдвэр аюултай гаргадаг юм шүү. Тийм. Үе. Гэтэ гол нөгөө нэг юм нуруулаг бас хамгаалж. Тий. Энэ Сарчин анх удаа
гараад гарч байгаа. Анхны гараа. Тийм тийм. Юу ч утааш Арсеналын Арсеналын эсрэг гаргаж байгаа гэдэг нь жоохон аюултай байна. Тийм Страсбургээс ирсэн. Тийм. Одоо энэ манай Росинерийн өөрийнх нь авчирж байгаа анхны хүн баггүй. Тэр нь өөрийнх нь нөгөө мэддэг хүн л. Энд хийнгээ алдсан тий. Энэ шүүгчийн мэдлийн минутанд ер нь Челси аюултай байсан шүү. Хийчих гэлээсэн. Тийм хит хитийн боломж гэсэн. Манай Гарначогийн бүх оронгоо алдсан. Тийм. Тэгсэн. Бид яалтчулсан. Яалчгүй бот юм бэлээ. Гэтэ бол бас тэр хойноос Дилапас Рая гэхлээр бүр нэр Юу хаасч шүү. Үнэн гоё хаалгач юм а Давид Рая. Яаж Тэгээд хойшоо гидэргээ унж ишгэлж байгааг хүртэл хааж л. тийм Яаж иж байгаа л өмнөд хүрчдэг хаалгач. буруу намтлээ. гой тоглолт болсон тийм нэг тийм уйдаагаагүй. Өгөө өд өстой өд гоё тоглолт. Тийм ер нь тэгээд нэг тийм нэг нь илүү өрхөөд нэг нь дутаад байсан юм байхгүй бас яг тийм 10 лаа болчингуудаа бас бүр баларчих юм болоо гэсэн чи Челси бас балархгүй байна. Челси чэвдүүд нь аруулаа сайн тоглоод байгаа шүү. Харуулаа одоо баг ямар ч юм тэгэл Тоглолт эхлэхэд за өнөөдөр аруулаа тоглож магадгүй шүү. тэгээд ер нь дуслаа гоё өрсөлдөөнтэй л тоглолцсон тийм. Надад бол Арсеналын энэ Мамаду Сарыг гаргасан л жоохон таараа юм болчихлоо. Тасын жоохон уддгийг. Тийм. Яг нэг юм Гэтэ гол нь өөр энэ чинь Арсеналын эсрэг хүснэгтийн тэргүүлэгч эсрэг Лондоны дербид шууд залуу тоглогч 19-т тоглогч. Аюу өсөлтөө шийдвэрлэтэй. Эхний яг тоглолт ийм болчихж байгаа байхгүй. гараанд гаргач. Одоо ингээд сөрөг довтлогоо ингээд орж ирлээ шүү дээ. Тэн дээр Тасины хөдөлгөөний шилжилт уддаг байхгүй. Тэгээ сөрөг довтлогоо эсрэг баг нь аюул тарих боломж ихсчихдэг байхгүй. Тэнгүүт Мамаду Саар чинь тэр сөрөг довтлогоог бол ер нь хамгаалаад ирсэн шүү дээ. Тийм би бол Лави Тэнгүүтээ алдаа нь булангийн зөвлөлтнээр гараад ирчихэж байгаа. Тэнгүүт ямар булан дээр болохоор Тасиныгаа оруулаад бус дэдэн Саарыгаа гаргаад ээ гэж Гэхдээ ер нь яг тоглолтын аль нэг л хувьд таарчихсан Мамаду Саар тийм сайн тоглолт. Ер нь болж байгаа тааруул харагдчихсан. Шийдвэр гаргалтууд тэр бөмбөг эзэмшилтийн тэр би бол баг Лавиаг төвд гаргацсан болгож. Би бол яг нөгөө угаасаа удирдлагын яг сэргээгээр орохгүй бол нөгөө нэг бүтэн минут тоглох хэмжээний болоогүй болоогүй юм. олон сар ингээд хамт ажилласан мэддэг хүний хажуугаас ч гэсэн тэр чинь ингээд заавар зөвлөгөөхөд би үнийг юм сайн мэддэг учраас яг тоглолт нь жоохон том тоглолт бол таарлаа. Дебютийн туршлага гэдэг юм л дутсан болохоос тэр хүн юу гэдэг одоо мэдж байгаа шүү дээ тий. За энэ ч угаасаа сандрахгүй гэдэг ч юм. Тэгээ гурван хамгаалагч гурван асуудалтай байгаа. Манай Бадишил сайн хамгаалдаг боловч тэгээд шийдвэр сонин гаргаж аюул тарьдаг. А тэгвэл Тосын ер нь бол алдаа багтай боловч Арай удаан л та. Удаан жоон хурд нэг юм огцом хурдан дээр удацдаг, хоцордог баггүй. А тэгвэл нөгөөх нь арай илүү атлетик болоод ш залуу тий. Тэгээд туршлага тутчихлаа хамта тийм л юм. Хоёр булаг эзэглэлт хоёулын дээр нь ер нь гол дээр бол хоёулын дээр нь туршлага татчих. Гуруулаад энэ сул талтай байхгүй. Энэ Арсеналын тоглолтод гарааны бүрэлдэхүүнээ өмнөх тоглолт тойргоос өөрчлөлгүйгээр гаргаж ирсэн. 2 жилийн дараа анх удаага. Ер нь бол дор хаяж нэг өөрчлөлтийг Премьер лигийн тоглолтууд дээр хийгээд байдаг байсан бол энэ Челсигийн эсрэг тоглолтын дээр бол яг өөрчлөлгүйгээр гаргаж ирсэн. 9 дэх удаага энэ үйлрэл нэг тэг гэсэн тэргүүллийг булангийн цохилтоос авж байгаа юм байна. Тэгээд нийтдээ ингээ уртааш улиралд нь харах юм бол булангийн цохилтоос үүссэн гоолын үзүүлэлтийг хамтдаа харцгаа. Энэ бол Премьер лигийн рекорд байгаа. 1992-оос 93 оны үйлрэл Олдхэм Атлетик тэр үйлрэл Премьер лигт 16 гоолыг булангийн цохилтоос үүссэн тоглолтоос оруулж илаа. Тэгээд тэр рекорд бол нэлээд одоо явж байгаад 16-аас 17 онд West Brom давтсан. Өнгөрсөн үйлрэл Арсенал давтсан. Энэ жил Арсенал дахиад давтчихад байна. Одоо нэгийг хийхэд Премьер лигийн рекордыг, нэг үйлрэлийн рекордыг бол эвдэх нэ. Энд бол би одоо тэгэл нөгөө Stock City мэдээ маань байхгүй харгаахад Энэ нөгөө Тони Пулисийн West Brom уу Крис Брандттай бас нэг сток шиг тоглож байсан. Энэ дасалж 17 онохгүй яг Тони Пулис чинь угаасаа арай урагшаага юу Stock City-гийн дасгалжуулагч байсан шүү дээ. Тэгээ дараагаар нь West Brom байсан. Яг энэ 16-аас 17 оны West Brom чинь манай Лукаку тэр байж байгаа л да. байсан. Тийм үстэй. Лукаку байхгүй хаа. Лукакугийн амир голддог West Brom шүү. Байхгүй. Тэр чинь United руу явцсан байгаа. 17 онд уу? Өнгөрсөн үйлрэл бас 16-аас юм шүү дээ. Энд чинь тэр жилээ бас унжидгч үлгүй байсан юм. Тгий санаад. 12-оос 13 оны үйлрэлт Лукаку байсан. West Brom доо. Оо нэлээд урагшаа байсан шүү. За ямар ч үсэн United гэн одоо Арсенал нэг гол хийхэд Премьер лигийн нэг рекордыг эвдэх нь байна. За 9 дахь удаага нэгдэг гэсэн тэргүүллийг авлаа гэж бол түрүү хэлсэн. Габриэл 20 гол 5 голын дамжуулалт өглөө. Өгсөн үзүүлэлтээр 25 гол шууд байдлаар
оролцсон гих мэтлэн. Одоо бүхэл бүтэн 10 төгрөг багт бол сая рекордыг ивдэх хэрэгтэй. Энэ Энэ болон дээр нэг юм анзаарсан уу? Челси сөрөг довтлогоо хийх гээд болон дээр хоёр Кол Палмер, Жо Педрог зарим үед ингээд урд үлдэг хийсэн шүү дээ. Хоёуланг нь Аюултай хийгээдсэн шүү дээ. Болонгийн цогцолтой. Тэгээд сүүл рүүгээ ингэж 11 үлээ хойно хамгаалдаг болсон л доо. Тэгээд ер нь бол бас л Арсенал эсрэг нөгөө болонгийн цогцолтой ийм айхтар хийж байгаа багийн эсрэг бол жоохон эрсдэлтэй юм бол хийж л. 2-3 тоглогч нь урд үлдээл. Тэгэл нөгөө 6 долуулаа яг энэ торуулын талбай дотор хамгаалчих. Арсенал эсрэг чи аюултай. Челсигийн болон дахиад нэг жоохон байж байгаа нэг ярина. Юуг харъя. Педро Нето хэдүүлээ харсан чинь нэг харсан чинь 2 дахь шараа аваад байна гэсэн чинь Тэмүүлэн маань нэг олсон. Эхний шараа яаж авж байгааг бол ер нь бол шууд амжуулалтаар баг гараагүй тэг хүмүүс их асуугаадсан. амнаасаа болж аваа байсан. Тийм хүмүүс асуугаадсан байхгүй. Мэдээгүй яагаад эхний шараа утсаа авчихв гэд. за энд хэнийг гол орж байгаа юм? Тимбрийн гол ороод. За гол дээр Тэгээ гол нь энэ дээр шүүгчдэр багийн ахлагч Рис Джеймс ингээ харьцах гад эренгүүт Педро Нето. Одоо Рис Джеймс чи байж игээд байгаас тэсэж араас нь үг хэлээл. Тэгээ авчтээ амнаасаа. Тэгээ амнаасаа болж. Гол нөгөө багийн ахлагчтай чинь шүүгчтэй багийн ахлагчтай харьцах хэвээр. Ингээ явсаар байгаа. Рис Джеймс одоо ингээ дургуутсчаад уралж явах гэж бод байж игээд ах чинь ирж. Олон юм яриад ах юм аа гэдэг. Тэрнээсээ болж тэгээд улаан авчиж байгаа юм да. за ингээд ихний шараа авсан юм байна. Лиамар Синер хэлсэн байлээ. Багийн залуучууд дандаа залуучууд те залуу хүмүүс энэ Сахилга батын энэ улаан авц бол цэвэр Сахилга баттай холбоотой. Тэгээ Сахилга батын асуудал дээр бол нэлээдгүй тулж ажиллах шаардлагатай. Энийг бол бид нар мэдж байна л гэж хэлээ. Яг тэгвэл дан залуучууд өсвөршгөл юм байгаа байхгүй. Тийм. Ер нь яг тийм Тэгээд ерөөсөө дур дураараа юм шийдвэр гаргаад байгаа байхгүй. Челсигийн улаан утсыг нэг юм харъя. Энэ үлрэлийн 7 дахь улаан. Роберт Санчес, Трево Чалоба, Мало Густо, Мойсес Кайседо, Марко Курея, Уэсли Фафана, Педро Нето. Давтаж авсан алга 7 өөр авсан. Энэ дээр чинь манай дасгалжуулагч нар орж ирж шүү дээ бас. Уг нь бол нэг орж ирэх лөө. Мареска Мареска нэг орж. За тэгээд Сандерленд 10 онд, Лестер Сити 95 онд 8 өөр. Тэмхтэй зөвхөн Премьер Лиг их нэ тий. Тий. Эндээс ч бас асуу тэмцээн байгаа шүү дээ. бага. Жо Педро чин 10-ын лигний улаан авлаа. Авсан. Тий. Нэг улаан авахд Премьер Лиг рекордтой тий. Одоо тэгээ 10 төгрөг багт бол энэ рекорд. Хийгдэл ирэхээс. Дилап бас нэг авч яадаг чи хаана юун дээр юм бэ? Бас нэг 10-ын лиг илүү лигийн цом билүү. Лигийн цом билүү юу? Лигийн цом. За бараг тийм хаа. Цом дээр. Педро бол баг 10-ын лигт авч ирсэн. Жо Педро. Бас л байгаа шүү тий. За хэрэгтэй гэж тийм рекордыг. Тий эдгээр чинь гоё дэг журамд оруулах хэрэгтэй гэсэн. Тий. За улааны асуудал бол ингэ явж байна. Булангийн цохилт би энэ дээр Sky Sports-оор энэ тоглолтыг давхар харж агаад тэн дээр гоё юмнууд гарч ирээ. Тэрийг бас үзэх гэж бодсон. Чи Премьер спортоор үздэг. Зүүнд гар талынх нь 19 дахь минутын булангийн цохилт, маруун гар талынх болохоор гол орсон. Нөгөө Инкапигийн өөртөө хийсэн гол байж байгаа. За энд бол бөмбөгөнд үсэрж байгаа тоглогч бол Инкапи. 2 болон дээр хоёулын дээр Инкапи. За энийг бол дахиад тоглуулж байгаа харъя. Яг адилхан хөлбөр тоглогчдын байрлал ч гэсэн ерөнхийдөө адилхан. Хаалгачтай тоглож байгаа. Declan Rice тэндээс ухарж байгаа. Педро Нето тургуулын цэг дээр зогсож байгаа. Эзе тэрийг хамгаалж байгаа гэх. Ингээд Өмнөх нь гадуур явцсан байна тийм. Инкапи хүрлгүүгээр гадуур Рис Джеймсийн цохилт бол гадуур нь явчихсан. Хэнийг болохоор хоёр дахь нь болохоор Инкапигийн Инкапи ялч хүрч. Эхнийхтэр гэхдээ Үрхгүй бол бас болохгүй байгаад байгаа маа үргэлж. яг хүрэх гэж байгаа. Тийм байна. Аль алин дээр нь Инкапи өсөрж байгаа. Тоглогчдын байрлал ч гэсэн ерөнхийдөө маш л. Тэгэхээр Челсигийн энэ булан тийм Нэг хөлбөрөө дахиад авсан. нэг хөлбөрөө дахиад явцсан. Тийм. Тэгээд Рис Джеймсийн нөгөө дамжуулах ур чадвар үнэхээр мундаг байна л та. Яг ихний дамжуулалт хажуугийн шугамтай арай жоохон тулцсан юм байна л да. Нүүрний шугамтай. Дөрвөн шугам тийм. Хоёр дахь нь яг гоё орж ирээл тэгэл. Тэгээд энэ Челсигийн нэг энэ тоглогчдыг бас нэг уг нь бол яг одоо ийм насан дээрээ бусад багуудад байгаа залуучууд чинь нэг тийм од биш байгаа юм шүү дээ. Жирийн одоо хөлбөмбөс хүн танихгүй гоод юм чинь. Чинь Челсиг таниад байна. Эдгээр нөгөө Челси тоглож байгаа залуучууд болохоор нөгөө нэг юм хүн таньдаг болсон юм байна да. Од болсон. Тэр айгүй төвхтэй гэж шүү болсон. Залуу нөгөө 21-тэй, 20-тэй, 21-тэй, 19-тэй, 22-тэй хүүхдүүд ингээд од болчихлоор тэр чинь бас ингээд
нөгөө хориход аяг хэцүү гэж тэр багаараа тий. Таах залуу байхдаа олонний танил болчиход ямар их байсан. Ахыг ичиг айж. За энэ сүүлийн 4 тоглолт дөрүүлээ 2-1 харьцаатай өндөрсөн их сони болсон. Бүгд талбай эзэд. Тийм чинь нэр юу гэсэн шүү дээ. Премьер лигийн дүгэнд анхных гэсэн шүү Юу? дээ. Тийм. Премьер лиг яг нэг өдөр болсон 4 буюу түүнээс олон тоглолт яг ижил ижил үрдүнгээр дууссан. Одоо тэр Брайтнаас доошогоо дөрвчин дөрүүлээ нэг өдөр болсон. Талбай эзэдэнд. Яг нөгөө цөөхөн 2-3 тоглолттой өдөр мөдөр бол байсан юм шиг байна. Эвертон нэр Ньюкаслыг үнэхээр гоё хийсэн. Үнэхээр гоё одоо яг Эвертоны фэн юм шиг. Гэтэ ер нь их сайн тоглож Сент Джеймс Паркт нь одоо Пикфордын тэр сүүлийн хаалт маалт бол үнэхээр Эвертон чанга байлээ. Ньюкасл гэхдээ энэ Премьер лигтээ ер нь нэлээд хогор байгаа тий. Тий. Эвертон ч одоо 40 оноотой бас нэг 7-6-аар явчихлаа шүү дээ. 8-д. 8-д байна. 8-д. Брентфорд бас 40-тэй байгаа лөө тий. Энэ хоёр Тийм байна. 7-8. Брентфорд 43-таа 7-д байна. Фулхэм 40-тэй 9. Челси 6-д байгаа шүү. Тэгээ Челси 6 тий. Орсон 45. 8 дурлуугаар Европт очихгүй тоглоо конференц. Бараг л Бараг ер нь орно шүү. За Арсенал Сити хоёр чинь лигийн цомд. Уг нь лигийн цомын аврагч чинь нөгөө конференц эрэхтэй шүү дээ. Тэгэхээр конференцийн ирэх бол шууд лиг рүү орчиж байгаа. Тэгээ FA дээр том баг ер нь баг дөрүүлэх байна. Ливерпул нэрээ 5-2 тэтсэн Вест Хэмийг 4 өөр тоглогчгүй болдоо. Челси ингээд 6 руу урчлоо тий. 6 дээр байна. Тэгээ 3 оноод дуугална өмнөх багасаа. Ер нь бол 6 дээр л байсан үлрэл эхэлснээс ахуулаад дундуур нь сайн нэг хэсэг 4 рүү ороод буцаа 6 дээр ирчихлээ. Юнайтед зүрж урагшааг үгээд. Юнайтед 3 руу орсон ийм тойрог. Шинэ жилээс Крисмасаас хойш саяхныг хүртэл ингээ 4 рүү орлоо шүү. Уг нь. Челси. Тийм буцаа 6-аар орсон. Тэгээ нөгөө юунд хоёр тэнцсэн те нэг Лидс Бurnleyтэй. Тэр хоёр тэнцээ ер нь. Тэгээ сая хожигдлаа. Тэгээ 3 тоглолт дараа. 9 онооноос 2-ыг авчихсан. Тэнгүүд 6-аар буцаа орчих. За хэдүүлээ завсарлая. Завсарлаад Германы Бундслигийн 24-р тойрог, Испанийн Ла Лигийн 26-р тойрог, за тэгээ Италийн Serie A, Францын Лиг 1-ийн талаар ярилцах болно. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Wu-Home, нэвтрүүлгийн ивент тэтгэгч Skytel, нэвтрүүлгийн алтан ивент тэтгэгч Tiger брэнд ажиллаж байна. Исууцан завсарлаад сүүлийн хэсгээр олзъя. Хорис дахь дугаар маань үргэлжилж байна. 3 дугаар хэсгээрээ бид Германы Бундслиг 24-р тойрог тэр дундаа дээр классикрийн талаар ярилцах болно. Дортмундын талбай сигнал идунаад Байерн нэрлээ. Гоё тоглолт болсон. Үдсээ. Захид сууж байгаа. За тэгээд өстой нэг шуугуулсан чимээ шугаан чимэр амарын телевизийн ард байгаа юм байна. За сүүлд Байерн хожигдсноос хойш өмөрч 2-1 баха тий. Хожигдоогүй явжсан шүү дээ хүн лигтэй. 17 тоглолт гэсэн үг. Тий. Тэгэхээр чи ерөөсөө удирлыг эхлүүлснээ бодох юм бол Дортмунд илүү тогтвортой болсон тий тоглолтод тий. Тийм. Хэр маргийн багууд одоо жишээ нь Дортмундын бол хожиж нэхэд бол аюу хэцүү. Энэ Кимихийг үлгэж хайж байгаа бүр үнэхээр чам байсан. Кимих гэдэг чи одоо ерөөсөө сахилга Ватсон багт бүх юм Герман. Яг л Герман чанар тий. Өмнө туршийн баталгаа юм. Өмнөх нөгөө Лам энтерт байсан чанар мөн бүстэй тий. Илүү дутуу юм хийхгүй хизээч бааранд орохгүй байгаа. За тэгээ энэ Шлоттербек. Бас л зөвөн Герман шүү дээ. Шлоттербек ч бас гэрэн дуусч байгаа. Ингээ үрцээ. Нико. Хоцорчсон л тоо ингэ. Кейн. За Кейник бол 30 руу 30 болчихлоо. Бараг нөгөө Левандовски дээр ч очих юм биш үү? Гэхдээ тэр химнэлэр бол яваад байгаа. Одоо энэ чинь 24 тоглолтод 30 гол хийж байгаа хүн бол 41 хийх яг боломжтой байхгүй. Өглөөлийн төгсгөлд яана. Одоо 10 тоглолт үлдэж яхад энэ рекордыг эвдэх хэрэгтэй. Тэгэл рекордыг эвдэх хүн байна. баг рекорд эвдэх. За энд харин Эстон чамин эвдээх хүрсэн шүү. Яа. Свенсон Тий. Гэхдээ эндээс баг хүрсэн үгүй юу гэж харагдсан чинь удаашруулсан чинь хөрхөд ганцаараа гол юм яриад байдаг. Буцааг үүсээ тэгээ. Явъя гэх. Хүүе цаг дуслаа. Хожио гэдэг. юу баяр тэмдэглэх вэ гэдэг. Загнуулсан. Энд бол зүгээр харж байгаад төвөгдсөн юм байлээ шүү дээ. Тий. Удаашруулсан чинь Залуу тоглогч Байерны эсрэг хийгээд үнчтэй хөөрл. Гоё мэдэрсэн. Яа. яг гоё Сайхан. Үнэхээр гоё. хийсэн байна. Өө Байерн дээр зогсож байгаа л те. Хурд хүчийг тааруулсан байгаа шүү дээ. Давуу даваа шүү дээ бас. Чангадуулвал
За энэ дээр харин энэ мэдрэмж шүү. Энэ ч одоо нөгөө Герман чанар Ирдүү шүү. насан турш юм тийм батлаа. Герман чанар баяр Воли гэдэг байгаа шүү дээ. баяр маярыг ч гэсэн ёс зүйтэй хийн. Хамаагүй тэгж нэг тийм орилж морилохгүй. Акробат ирэхгүй. Швед хүн шиг. Тийм ч одоо өнгөрсөн өдрөл гэрээгээ сунгасан шүү дээ. Одоо бас л ер нь явж магадгүй гэжсэн. Тоглогч. Химик шиг тоглогчийг бол ямар ч баг авахыг хүснэ шүү дээ. Тэгээ шүү дээ. Хин Ханси Фликийн тэр хүртэл ер нь баг толгогдсон юм шиг үйл шүү. Арсенал гоё шүү дээ. За ингээд тэр классикерт Байерн эсрэг багийн талбайд хожлоо. За хэд хэдэн рекорд юмнууд байна. Боруссия Дортмунд Бундслигийн эхний 24 тоглолтод бүгдд нь гол хийсэн байна. Буюу энэ үлрэл гоолгүй тоглолт. Гоолгүйгээр тоглолтыг өндөрлүүлсэн тохиолдол алга байна. За Harry Kane өөрийнхөө хувийн рекордтой тэнцлээ. 37 тоглолтод 44 дэх голоо сайн оруулсан. Өөрийнх нь хувийн рекорд тий. Хувийн рекорд Байернд ирээд 45 тоглолтод 44 хийсэн рекордтойгоо тэнцчихсэн байна. Одоо яах вэ нэг энэ рекордыг эвдэх хэрэгтэй. За. Одоо 10 тойргийн сүүлийн дугаар дээр ярих юм шүү. Яг рекордуудаас аль нь эвдэгдээ. За тэгээд Harry Kane ингэж дубль тий бас. Дубль хийлээ. 4 тоглолт дараалал дубль үү? Дор хийж. Дараалаад шүү. Тийм баг. Дараалаад санагдаад байх юм. Тийм 4 тоглолт дараалаад 2 бад өнөөс дэш голыг оруулж байгаа юм байна. Байерн бас ингээд 21 тоглолт дараалаад эсрэг багийн талбайд хожигдсонгүй гэсэн цувралыг бол үргэлжлүүлж байна. Өөрсдийнх нь рекорд 33 байдаг юм байна. Үлрэл эхлээд нэг 2 супер амтан Хааланд Эмбаппе хоёр ч нөгөө талд шорошиг хийгээд гисэн. Ингээд Одоо нэг нь гэмтээд нөгөөх нь хийхээ болчихлоо. Кейн Бундслиг одоо Кейн амархан байгаад байна уу? энэ давтлагч нар юм. Гэхдээ энэ Байерны чи урдлын тэр довтлогооны тэр нэг Хамтрагч нар нь бас тэр бүр нэг тийм аймаар багийг бүрдүүлсэн байгаа ч тийм ээ. Одоо довтлоонд нэг тийм 4-5 одоо байнгын яг довтлоонд оролцсон шүү дээ. Майкл Олисе хүртэл мундаг. Тий Олисе Набри гэл те. голын бэлдэж Диас, байгаа Луис хүмүүс. Диас. Диас, Олисе, Кейн гэж байгаа байхгүй. Тэгээ эн чинь нөгөө нэг би нөгөө төрүүчийн дугаар дээр ярьж ирсэн шүү дээ. Яг нөгөө Барса нэг тэгж 2 удаа бүрдүүлсэн байдаг шүү дээ. Анри, Месси, Ето гэж нэг бүрдүүлсэн бол дараагаар нь Суарес, Неймар, Месси гэж нэг бүрдүүлсэн шүү дээ. Амар тий. Уртлын гурлаа. Тэгэхээр Реалийнхан ахаа уурлаад идэв шүү. Реал одоо бүрдүүлсэн байгаа шүү дээ. Манайх ч гэсэн бүрдүүлж л байсан шүү дээ тэгээд. Хөөе тэгээд бүрдүүлсэн болгоно дордно гэвэл цаг гарч Тэгээ яг үндэ PSG-ийн гурвал амар штэ бас. бас амар. Тийм учраас өнгөрсөөлөл 10-уудын дэвтэрсэн шүү дээ. Горацелия, Дезире, Дембеле. Үйл ирээдөө. Анадовч нэг гарч ирж байгаа. Эдний одоо Гарет Бейл, Роналдо энтрийн гурвал амар, Бензема гурвал бол амар Амар шүү дээ. Тэр бол амар шүү. Юу ярих вэ? 10-уудын лигт 11 жилийн дотор 6 төрүүлсэн багтаа. Тийм. Юм ярина шүү дээ. За Манчестер Юнайтедийн амар гурвал байсан шүү дээ урд. За тэр яг үр дүнгээ харъя. За Франкфурт Фрайбургийг хоцсон. Штутгарт Вольсбургийг хоцсон. Өөр чи боллоо. Энэ доор айгуу гоё юм болж байгаа шүү дээ. Энэ Вольсбург бүр 17 орцсон. Тийм байлээ. 16 орчсон. Энэ Хофенхайм одоо үнэхээр хожигдчихж байгаа юм уу? Харин тий. Сан Пауло. Сан Паулийн харин бүр унах хүсэж байжсэн хойжоо дэвшилсэн. Тэгээ хамгийн гол талбай дээр Монгол улсын Сан Паулыг гараа авчиж. энэ үнэхээр юм уу? Энэ Вольсбург баг үлрэл гиснээс Би бас хойш удаа. Зарим нэг тоглолтуудыг шалгуулмаар байна. Та Өгчүү. тэгээд байгаа тий. Хофенхайм ч аврагуудын лигийн байрт яваа штэ. Тий. Тийм. Сонин. Шалгуулмаар байна. Штутгарт хожоод араас нь ороод ирсэн. Ойрхон байна. Одоо ганц 40 унах ойлгомжтой баг нь Хайденхайм л байна да. Вольсбург бас унах бүсд орсон 17-д. Werder плей-оффын унах плей-офф хийхээр Вольсбургийн Вольсбург унах гэхээр та бас нэг сонь санагдчихна. яг энэ ч то Байернаас өөр одоо цорын ганц шахуу төрүүлсэн, ойрхон төрүүлсэн одоо Бундслигийн баг шүү дээ. Тэгээд 9 он төрүүлжсэн те. тийм. Тэгээд яг Эден Жакомако байсан. График. Тэгээд энэ Вольсбургч та үнэхээр хамгаалт муутай юм аа. Дасгалжуулагч нь үнэхээр 0 товтлогоо л яа. Суулжуулагчаар нэг солисон бах үлрэлийн дүнд. Тэгээд талбай дээр байсан бол энэ чинь 3-2-оор хожигдож байгаа. Хоёрыг хийн штэ. Яалч айлын талбайд болохоор 4-0 дүүлчлээ. Тэгээ ер нь бол Штутгарт улсаа зовлонгүй очичлаа. тийм. Гэтэ Вольсбург хийн өөрсдөө хийн алдна яг л ерөөсө
гоолыг л яг л бөөн гол болгодог л тийм л баг байгаад байгаа юм л да. Хин Кристиан Эриксон энэ байгаа шүү дээ. Лора Майер энэ байгаа юм тий. Хамгаалтнаас үнэхээр шанаг. Эриксэн чинь тэгээд гараанд гараад байгаа маа. За Барселоныг магтанд болох цаг ирлээ. За Вихаар Шаахан дойд эсэрнэ. Ямаадын хэтрик үстэй. анхны Ямаалын тэр карьерийн яа тэр цогч байгаа бол Starboy гэдэг шүү дээ. Амар. За энэ Camp Nou ч бүр ингээд засвар нь дуусах юм бол гоё болох. Яа энэ Тэгээ энэ Ямаалч одоо яг Йоо. биеийн бүтэц яс мас нь одоо нөгөө 206 яс болоогүй байгаа үстэй. тийм яг өрөө дахиад өндөр болно гэдэг чинь гүйцэд орож мургаагүй. 206 ширхэг бүхэл яс болоогүй. Шүд мүдэн яасан. Болоогүй энэ чи яг 300 гад ястай л яваад байгаа шүү дээ. Ясчаагүй зарим нь мөгөөсөөрөө яваа шүү дээ. Ястаал тийм баг шүү. Тийм тэгэхэд л одоо ингээд хэдэн сантиметр өссөн гэдэг бол дебют хийснээс хойш 10 см. Харин яа. Метр алтай дебют хийсэн. Шавыг багт. Тэгээ одоо 80 болцсон гэдэг. Папагээ. Биш нөгөө сая болон хийж идэг. Николя Пипе. болон хийж гэдэг нь Николя. Тийм. Николя энд байгаа шүү нэрэ. Иралт чинь сонь хүмүүс их байлээ. Манай Арсеналын хамгийн Тэгээд том ч андуур одоо тий. 3-т яваад байгаа шүү дээ Иралт чинь. Эндүр лөө. Арсеналын маш том эндүр. Том эндүрл. Амар үнэтэй эндүрл. Яг За, нэг газраас Ямаа. 3 гол хийчлээ тий. Яг энэ талаасаа бүгдийн солгоогоороо хийчлээ. Би харин хэлээд байгаа Ямаалын одоо энэ солгой хөл Робены яг 30 настай үеийн солгой хөл шиг болчиход байна гэдэг. Робен ч анхандаа бас ийм амар байгаагүй шүү дээ. Сүүл рүүгээ л амар болсон гэсэн. Челси, Реал тогтоо тий. Тийм нэг амар ер нь хийх нь хийдэг байсан. Гэтэ бүр ийм бүр баруун гар шиг байгаагүй байхгүй тий. Тэгсэн чинь түүний 30 настайдаа тийм болсон хөл нь одоо Ямаал дээр болчиход байгаа шиг байх юм. Бараг тэрнээс ч илүү байгаа юм шүү. Харин тийм. Робин ч сүүл рүүгээ бүр амар болсон юм л да солгоо хөл. За тэгээд 4-1-ийн харьцаатай Барселона инхүү Левагийн хаалтын гол Ламин Ямалын карьерийн анхны хэтрик бүртгэлээ. 18 нас 230 өдөрт өдөө. Одоо л 18 настай хүн шүү дээ. Энэ жил сонгуул өгөх гээд байгаа шүү дээ. тий. Бааранд орж болохгүй над чи 21 өрөөгөө. 21 өрөөгүй тий. Надаас хоёрхан л дүү. Хамгийн Өчигдөө бааранд орж болохгүй маа. хамгийн залуудаа анхны хэтрикээ бүртгүүлсэн рекордыг мэдээж эвдсэн. Хамгийн залуудаа анхны хэтрикээ бүртгүүлсэн хүн хэн бэ гэдгийг манайдгийн хэлэх байхаа. Киркич юм болов? Уншаагүй юм. Уншсан байж магадгүй гэж бодохгүй. Киркич Месси хоёр л байдаг шүү дээ. Сантимина Лалигч. Лалиг. Сантимина 19 нас 125 хоног. Жовани дос Сантос 19 нас 6 хоног гэж. Тэрийг эвтчихсэн байна. За тэгээ өөрөө 26 гол 95 тоглолтод 26 голыг Ламин Ямал бүртгүүлсэн байна. За одоо харин дасгалжуулагчийг ярина. За. Барселонагийн дасгалжуулагч дотроос эхний 20 тоглолт 100 тоглолт. Саях 100 дахь тоглолт байсан шүү дээ. Хожлын өвн. Хожлын хувь хамгийн өндөрөөр Ханси Флик 2-т орж ирлээ. 75 тоглолт яваас амар байсан шүү. 76.2 гэж. Луис Энрике гэж одоо PSG гэнэ үү? Тий. Тэр нь 70 гэдэг чи өөрөө бас амар үзүүлэлт. Амар. Эрнесто Валверде л 66.9 юм. Одоо бидний муулаад байдаг хүн шүү дээ. Тэрэл Барсагийн номгууд юм дөө. Тий. Бүгдээр гавьятууд байж тээ. Бүгд гавьяа. Бүгд гавьятууд одоо 3 Испани, 1 Аргентин. Тэгээ Герман дасгалжуулагч гэхээр сонин те Барса. Тий. Ийм амжилтыг үзүүлж байна. Ер нь Лалигт тэгж өндөр амжилттай зүйлсэн Герман дасгалжуулагч байсан мэдэхгүй. Берн Шустер Шүүстер ч зүгээр тоглогч байсан биз дээ. яг гоо дасгалжуулагч. Сүүлд дасгалжуулагчаар тий. Тэр Реал байсан. Удаагүй гэхдээ тий. Удаагүй. Ер нь гэхдээ алдартай нь тоглогчороо үзтээ. Тий. Тэр нь бол Шустер чинь 8 онд үлээ, 7 онд үлээ ганц жил ажилладаг ч. Тий. Дасгалжуулагчаар бол их гавьяагүй ш. Лалиг авлаа. ер нь Тэр үед зугасаа Лалиг хэмжээс авсан авчдаг байсан юм аа. Герман Баг нь өөрөө авчдаг. Яаса Билгүүдээ очиж авах уу? Тэр үед үү? Тий, тэр үед авах. За тэгээд ийм боллоо. Барселонагийн хувьд ингээд сайхан маш тэр сайн үгүй байсан шүү. Тий? Роналдини энэ. Яагаад гэхээр Барселона ингэснээр нэр
Энэ үлрэл талбайда Словакта онаалдаг байна. Одоо шинэ Camp Nou Клин шит нь хэд вэ? Үгүй ээ, энэ чинь 9 сар ихэр чинь нөгөө Олимпийн зингэлдэх бас орчиж байна уу те. За тэр Хон клин шит. За тэр өөрөөсөө талбай эзэн багийн статустай тоглосон Лагигийн тоглолтууд дээр 14 тоглолт. Биш 13 тоглолт. 13 тоглолтын талаас илүү нь клин шит гэхээр Тэгээ алдсан гол бол ер нь нэгээс тэр нь болж байгаа байхгүй. нэгээс дээш байхгүй. Яг гоо Барса бол хийдэн шүү дээ. Гол алдахгүй л хэрэгтэй. Хохирогчдын нэрийг харъя л да. За яг Sociedad, Bilbao, Atletico гэдэг юу багууд байх юм байна. Одоо Camp Nou Real очихно тий. Тэгээд бүр 5 сар гарах юм байна. Одоо энэ хохирогчдын тоог нэмэх гэж байгаа юм уу? Камп Nou очоод нөө. Энэ болохоор зөвхөн болов юм уу те? Нэмэхгүй. Хохирогчтой. Тэр үуч үзэлцсэн шүү. Тэр Ямал Рафини хоёрын гоолын баяр гоё те. Нэг юм байна. Мосфил хөлчлээ төв. Мос ч нааша харцсан. Нааша. За ингээ ямар ч хэлсэн талбайдаа бол ерөөсөө хожигдохгүй байна. Талбай нөгөө статистикийг харах юм бол энэ Европын топ 5 лигт бол Барса бол амар байгаа хаа. Харин хамгийн урт одоо улирал гиснээс хойшоо хожлын цувралыг бол Pep Guardiola 10-аас 11 онд 15 тоглолтоор тоглолт дараалан хоцсон рекорд байд юм байна. Ханс Флик 13 байгаа. Энэ рекордыг эвдэх хэрэгтэй. За энэ рекордыг эвдэх хэрэгтэй гэдэг юм квот гаргачих юм шиг. Одоо эргээд. За өчигдөр шөнө Өчигдөр шинээр юу болчихв? хожигдсоо. Яах вэ тэгээ. Энэ ч гэхдээ бас аргагүй. Чи Мадридын дерби л дээ. Тийм шүү дээ. Тий. Сүүлд 2 улаан ус зарсан байсан. Ойлгож болно. Манай Мастодоно бас омогтой юм аа. Яаж гол авчих? Яаж вэ? Үгүй ээ, би юуг нь яг харсангүй. Би Сэлгээр орж өөр ирсэн юм юм лээ. биш үү? Тий. Тэгсэн Жохоо омогтой залуу байлаа шүү. Гэхдээ ер нь Аргентинд Гог омогтой залуу юу ах вэ? халуун цус байдаг. Гог юу штэ? Ер нь Мастодоно ч 18 тавьсан. 19 Тий. Тий 18. 19 насны дээр угаасаа гар түргэл байсан биз дээ. Та нар ч гэсэн. Үгүй би болохгүй. Омогтой байгаагүй. Би ч одоо 18 таад. Азууд цаагаа. Аргентинчууд бас цаанаас Би одоо нэг жоохон омгтой. Ер нь жоохон түргэл байдаг штэ тэр үед бол. Үгүй нэр Реалын Тиаго Питарч гэж нэг 18 настай хүүхдийг бүр гаргацсан байлаа гараанд. Реал тэгээ бас бэртлийн асуудал хэцүү байна. Беллингем байхгүй, Мбаппе байхгүй. шүүгчтэй хэрэлж байгаа бол авсан. Тэгээ Питарч гэж Хаус нь бас гэмтэлтэй байгаад байна үгүй юу? Хаус нь гэдэлтэй. Асенсио, барыг талан шахуу шүү дээ. Милитао, За тэгээ Камавинга. өчтөрийн хожигдлын гол шалтгаан юу юм бэлгүү дээ? Гайгүй зүгээр өгцөө. Одоо сүүлийн үед Реал хүртэл өгдөг болчихгүй. өгсөл гэдэг Харин болчихлоо. ямар болчих те? Нэг юм. Өчигдөр тэгээд ер нь бол би яг үнэндээ бол босч үзсэн гэхэд бол үзээгүй би өглөө ажилдаа учраас бол. Тэгээд ер нь бол нүдсэн сууг байсан. Реал тэгээ энэ 7 хоногт 2 удаа ажлын өдөр тоглох юм биш шүү дээ. Одоо дараагийн тоглолтоо 5 дахь их юм. Дараагийнх нь юу вэ? Селтатай. Өгөх юм уу? Селтад өмнөхдөр өгсөн шүү. Одоо яаж өгдөг юм? Одоо өгөхгүй. Одоо онооны зүрх 4 болчиход байгаа шүү дээ. Өмнөхдөр талбайдаа хэрдэгдүүлсэн. 2 тойрог дараалаад дунаалтчлаа тий. 4 онооны зүрхтэй болчлоо. Тийм Нэг оноо илүү ээжсэн 4 дахь болчихлоо. Хөлөөлөлч ихэл дээш доош ингэж байна Реал Барса. Энд ч гэхдээ ер нь одоо жоохон хэцүү болчихлоо. Нэг юм сайхан 3 дахь баг энэ төр гэж байхгүй амарын тий. Одоо энэ бэртгэлэмтлийн гол нь Сити дээр яах юм бэ? Мбаппе бол Ситигийн ихнийх дээр байхгүй л гэж хэлээ. Харин тий. Хариу дээр бол ороод ирэх. Хаалт ч бас гэмтэлтэй байгаа юм уу? Эсвэл амраад Хаалт байгаа дээр тэгтээ гайгүй байна. Айгуу. Хаалт бол тоглож байгаа. Реал эсвэл Гэтэ Пеп бол нуугаал байлаа. Өвдөг юм уу? Нөгөө өвдөг нь гимтсэн үү гэсэн чинь хэлэхгүй айл гэж л. Тийм. Хаалт бас тийм. Хаалтынх тийм ноцтой юм л бол шүү хаа. Тэр гэхдээ угаасаа нуухаас чарга. 75% chance л гэсэн байлээ. яг энэ бүрэлдэхүүнээр ихтэй бас хэцүү шүү дээ Реал. Ситиг эсвэл таарч. Сити ч өөрөө хэцүү байгаа зү. Сити гайгүй болчихсон шүү дээ хамгаалагчт нь. Явц ихнийх дээр бол Беллингем, Мбаппе хоёулаа байхгүй. Тэгэл сайхан үзэн шүү дээ. Тэгээ үзэнэлтэй угаасаа Реал. Реал бол аргуудын лигт бол юустэй ч байсан. Бас үз. Ситид өгчих юм уу? Гэхдээ баг Селтад өгөөд Ситиг нухчмаар байна. Жисэн дээр хөө. За манай Барселона ч гэхдээ аврагын лигийн талаар дараа нь ярих билүү те? Ярьсан шүү дээ. Ярьсан шүү. Юу ярих вэ? Яг тэ нөгөө Дараа 7 хоног л ярина. за тэмээ тий. Чин 10-11-нд байгаа лөө. 3 сарын. Дараа 7 хоногийн тий 2 дахь 3 2 3 Яг тоглолт эхлэх нь тий 10 11. байж байгаа. Тэр яг халуун дээр нь л ярий тий. Хин хин Яг өгөх юм уу яах юм гээл. Амар. Аргууд лиг өгнө гэж байхгүй байсан. Эднийх өгж мэднэ. За, Италийн Serie A-ыг 27 дугаар тойрог боллоо. Өчигдөр шөнө Болония хожлоо. Удинезе Фьорентинаг
3-1-ээр хожоод дуусгасан. Энэ нэг сонин юм гэвэл яг юу болсон юм? Лукаку 2 дахь гол хийсэн те Веронатай тэнцсэн. гэсэн. Яг баларч явах үед. Тэгээ нэлээд эмоцтой байж. Рома Ювентус гэж цуслаалган болчоо те. Тийм. Тэгээд за Кремонезе Милан хоёр чинь баг 85 маа хүртэл 0-0 байж байгаад хин хийсэн байв. Павлович гэн. тийм. Тэгээд сүүлд нь Рахини Павлович, Рафаэл Ляо. Сүүлд хоёр Ляо хийсэн. хийсэн. Ляо дээр чинь хоёулаа гараад ирсэн юм аа. Тэгээд нэгэндээ өгөө хийсэн. Тэгээд Рома- тэгтээ бол нүдсэн. Энэ нэг сони юм нь Сасуоло улаан ууц авчаад Аталантаг очиж байгаа. Тэгсэн. Энэ эрт болсон шүү дээ. Тийм. Улаанаа 16 дахь минутанд авсан. Тийм. Тэгээ хожицсан баг. Таланта жоох ядралцтай байсан юм болов уу? Таланта 9 доо. Эсвэл үгүй энэ хожигдчих 2-1-ээр хожигдсон байжгаад эргэж ирээд аврагуудын лигийн шүгийн 16-аа үлдэхэр чи яад юм. Жохон тайвшраад уу? Тэмдэглэдэг юм байна. Нэг юм задлалт юм байна. Шууд 16 төлөлгээд. Ганц хоёр тайм. Тэр чинь бас жоохон хэцүү тоглолтоос ирсэн шүү дээ. Өөр юм барыг сэрэлсэн байна. Дортмундаас. Нэг тайгер задлсан нөө. Өөрсдөө бараг сэрээсэн. Тэгээд тэрнээс болчихоо гэж бодохгүй юу? Магадгүй. Тэгээ бараг өгцөн юм биш үү Ялсан. Тэгээд Сасуолод 10 болчиход байх мэдхгүй дуусах. Магадгүй. Рома харин 3-1 болгочиход. Үгүй хаанч байгаа шүү баяр тэмдэглэлт бас. За тэгээд Serie A маань бол ингээ сайхан үргэлжлэж байна. Интер бол тасардгаараа тасарчихсан. 10 оноо олдчихсан яваа. Аврагуудын лигийн байрны өрсөлдөөн бол жаахан зайтай тэгтээ ойрхон. Комо бол орж ирэхээр 3 онооны хардвал явж байна. За Францын лиг 1 18 багтаа болсноос хойш их эрт дууссан. За манайх нэг том хожил байгаа усаа. За тэгсэн байл шүү. Леон чи хит хожигдог байлаа. Бас л дараалаад баг. Нодлон манайх бас аруулаа Леоныг 3-2 байхгүй юу? Гэхдээ яг одоогийн формоор бол Леон амар Энэ байгаа. бас нэг дерби үстэй. Амар. Олимпико юу л нэг тийм нэртэй тий. Тэгээ яг хот нь бол өөр л дөө. Тий. Гэхдээ нөгөө одоогийн энэ өндөр формтой байгаа Леоныг Марсель хожно гэдэг бол бас жоохон хэцүү зүйл байсан. За Ланс тэнцчихсэн. Страсбургт. Тэгээд Paris Saint-Germain Ланс ч нөгөө тэргүүлэгч шүү дээ. тий. Тэгмүүд Страсбург 4 аюултай оноо баг зүйтэй болчлоо тий. 4 он зэрэг болсон. Страсбургийн аюултай баг байхгүй. Paris Saint-Germain харин Баколагийн ганц голоор Ницца hodсон байна. Леавыг. Ницца ер нь аюул тийм. Нилээн үдчиж арай гэж нэг хийсэн мэлээ шүү. Тэгээ Ницца ер нь аюул тийм цэгцтэй баг шүү дээ. Бас яг яраатал хамгаалч. Биш ээ тэр юу штэ. Леав штэ. Парис чинь Ницаг хождог чинь нөгөө Парис хийсэн. PSG-г яриад байгаа юм уу? Тий. Бид нэр 2 Парисын баг байна. Нөгөө Парис нь бас орж ирсэн баг гэхэд хөөх үзээд тийм тий. Үзэж байгаа. Үзэн. 14-т явж байна. Мец баг унж байна. Осер баг унж байна. Мэкс тэгэл саяхан нэг унаад буцаж гарч ирсэн шүү Тий. дээ. Дахиад унлаа тий. Марсельчд одоо хожоод Леоноос 2 хон зүйтэй болчихлоо шүү дээ. Ер нь бараг 3 баг 3 л ер нь орно шүү дээ 10. Аврал их баг 3 бол орох. За хэдүүлээ. Дуусгая да. Цагч нэлээ явсан. Яг л таарч Цэнгэл нэрээ тоглолт үзсэн бай. цэнгэл үдсэн. Арсенал Челсиг үзсэн. Челсигийн тоглолтыг үзсэн бай. Яг он жил гой тоглолт үзчихтэй. Тий. Гэхдээ холоос үтсэн мэлээ. Тийм билээ. За дуусгая. Тэр Аргуудын финалыг амар ойроос. Тэр дээрээс энэ хоёр хараа ойроос үтсэн баг. Хин хоёр. Энэ хоёр аврагуудын лиг Финалыг Ойрхон маш ойрхон. 9-р Өсөөс. 9-р игнээс. За өндөрлөө. Өндөрлөө. Эх цаа нэг аврагын лигтэй. Талаас үтсэн байл. Премьер лиг энэ 7 хоногийн дундуур байж байгаа. Өнөө шин тоглолтууд байж байгаа. Дөрөв шин эхэлж шүү. Өнөө шин чинь Ливерпул, Wolverhampton тоглох нь байна. Молинью тоглох нь байна. Астон Вилла Челситэй байж байгаа юм байна. За Тоттенхэм Кристал Паластай байж байгаа юм байна. Өх юм уу? Баасан гарчилж байгаа шүү. Палас юм уу? Өгч. Ньюкасл Юнайтедтай байж байгаа. Гэвчлэн гой тоглолт байна. 29 оноотой доош унлаггүйгээр Премьер Лигтээ үлдсэн тохиолдол зөндөө байгаа сте. Тий 17-д л байж хахад унахгүй шүү дээ. Астон Вилла Челси 2. Ойлгоочтой. 17 дуусгаа сте. Тэгсэн шүү дээ. 2 жил дараалал 17 дуусгасан. Тэснэ одоо Аргуудын лигийн финал биш Аргуудын лигтээ төрүүлчихнэ гэдэг шүү. Төрүүлнэ гэдэг. Тэгээ Аргуудын Нодлон лигийн Европуудад төрүүлсэн. Тэгээ. За За тэгээд PSN-тэйгээ хамт байж шууд амжилтууд авлаа авч үзээрэй. Нэр бас
зарим нэг одоо дүрс мөрс маань саадчих. NBA дээр ч гэсэн манай нөгөө дүрс мөрс тасалдах асуудлууд гараад байгаа шүү. Тэгээд хавар тэгээд тий хавар угаасаа 3 сард нөгөө нарны төвчл энэ нэг юм туяа муяа цэцэрлдгаас нь болоод энэ долгион булаацалдаг нэг юм асуудал гардаг. Авлаа нарлуу уруугаж. Үгүй нэр. Яг аврал лигийн шүгэн 16 та нэрээ самхан. Шүн тэгээд нар гард юм уу? Үгүй шүн нарны идэв чинь хиймэл дагуул ингэж байж л тойроод шүн нар гард. Нөгөө шүн наран дээр муу гэдэг шиг ярьж. Тэгээд наа чи гайгүй нэг 2-7 хоног л ер нь үргэлжилдэг дөө. физикийн яач болохгүй нэг юм байгаа шүү. Одоо намайг физик ойлгохдоггүйгээр нь альбад болоод бодлоо. Шүн нар гард юм уу? Физик үгээр намайг мохорлоо хайчгүй яав. Би физикийн сайн мэдгүй болохоор аа л гэхээс өөр. За, нэвтрүүлгийн ерөнхий мэдтгэгч Wuhom, нэвтрүүлгийн мэдтгэгч Skytel, нэвтрүүлгийн алтан ивент тэтгэгч Tiger брэнд ажиллаж байгаа. Өнөөдрийн дугаар таамтаас үзэгчтэй маш их баярлалаа. Та гуравтаа ч гэсэн маш их баярлалаа. Дараа 7 хоногт иргэд уулзъя. Баярлалаа. Баярлалаа.